өнөөдрийнхөө дугаараар би маш гоё зочин өрсөн байгаа. Ундрмыгаа өрсөн байгаа. Тэг өнөөдөр бит хоёр жилийн тоон зурхааны талаар ярилцсан. За, жилийн тоон зурхаа мэдснээс хойш би яасан бэ гэхээр би нэг ч одоо 2022 оны сүүлээр ундрам 12 сард яг ярьжсэн шүү дээ. Менторудтай гэх тээ. Тэгээ би тэр үед сонсчод гэд тоогоо олцоод өнгөрсөн жилийн 10 сард бодсон чинь бүр яг үнэн байсан. Тэгээ энэ жил тэр маань бас яг үнэн байгаа. Тэгээд миний хувьд энэ жил юуны утга учиртай билээ, би юу хийх билээ гэдэг зүйл маань тодорхой болоод ирсэн чинь маш их амархан болоод ирсэн. Тэгээд энийг бол манай менторуд бол мэддэг, ундрмын маань хувийн группийн хүмүүс бол мэддэг. Тэгээд өнөөдөр та бүгдийг мэдж аваасаа гэд бид тэр энэ талаар ярьж байгаа. За тэгээ ундрам маань өөрийгөө танилцуулаа. Хоёлоо зурхаагаа яриад эхлэв. Чи юу ямар мэрэгчлээ үү? Яагаад зурхаа сонирхчих юм ба? За окей, санаагаа намайг өрсөн. Тэгээ маш их талархсан. Тэгээд явж байсан би хуваараа шахацгаа та бүхэндээ энэ зүйлийг минь сэтгэлээсээ та бүхэндээ хүргэе гэж бодсон. Ер нь би ч бас энийг мэдснээс хойш маш их амархан төлөвлөгөө гаргах стратеги тий бүх зүйл маш амархан болж эхэлсэн байгаа. За тэгээд ямар ч гэсэн өөрийгөө танилцуулъя. Намайг Ундрам гэдэг. За би бол багасаа л ер нь нэг тийм одоо талд ертөнцийн баг ингээд сүнсчдгэртэй ном уншаалт гэдэг юм уу багасаа л би тэгж явсан. Гэхдээ бүр яг ингээд нарийн орох үе маань бол би яг өсвөр насны үедээ ихэнх үедээ бол ингээд орт тас бэлцэн. Би бүр жоохондоо мөнгөө цуглуулж байгаа ном уншдаг байж байгаа. Тэгээ хэсэг яг ингээд болоод тэгээ байжгаад би чинь тухайн үед би Америкт байсан. Тэгээд би яг нөгөө Америкийн нөгөө 12 жилийн юугаарч би 9 жилийн 10 дугаар штаг гэх юм уу. Тэнд тэр үед байж байхдаа би нөгөө номын дэлгүүр рүү ороод ганцаараа явж эхэлсэн. Тэгээ тэр үедээ би эргээгээд нөгөө нэг зурхаа номнуудыг хараад ингээ багаар уншиж эхэлсэн. Тэгээл эргээд нөгөө нэг одоо тэр нэг натуралны ингээ дотроос минь байдаг тэр пашн одоо дуртай зүйл маань эргэж сэргэж эхэлсэн байдаг. Тэгээд маш багаар явсан л да ингээ бүр айхтар гүнзгий орч чадахгүй тэгээд бас фэнкшүүрөө яваал одоо орон гээл тэгснээ одоо тоон зурхаа болоод тэгснээ таараа үзэр гээл юм тэгээл гар алга гээл ингээл ерөөсөн энэ ертөнцийн зөвгийн зүйлийг би угаасаа хобби болгоод би суралцахгүй байж чаддгүй би хайж үзсэн. За 2 3 хоногоос хэтрэхгүй юм байлээ. Тэгээд за тэгээд ингээд элдв янзын юмээс сонирхож байгаа би ерөөхдөө хамгийн сүүлд нь би яг өөрийнхөө чиглэл зүйлийг би яг тоон зурхаа болгоо одоо орон зурхаа гэж би авч үлдсэн. Тэгээд энэ зүйлээрээ би хүмүүстэй бас тусалдаг. Би өөрийнхөө хоббиг ч хөгжүүлдэг. Дээрээс нь одоо би ер нь бол бас за бараг үзмэрч болоод байгаа гэж хэлэхэд болно. Тэгээд сүүлийн үед ер нь яг миний зүйл бол зурхаач. За тэгээд мөн би бол яг гэрлийн дайчин гэдэг яг томьёолтыг мэддэг хүмүүс байвал би ер нь бол гэрлийн дайчин. За тэгээд илүү ингээд нөгөө хүний сэтгэл зүйг ангаах одоо тийм мөн чанартай. Тэгээд сүнслэг байдлаараа гэх юм уу те ер нь бол ашгуугаараа дандаа тийм ангаах, цэвэрлэх ер нь бол тийм цагааны талын хүн байгаа. Тэгээд ер нь нэг иймэрхүү юм байна. За тэгээд өнөөдөр зөвхөн та бүхэндээ зориулаад би файлах хүртэл би шинжилээд тэгээд та бүхэндээ шууд дэлгэцээр нь шеэрлээд ингээд харуулахаар байгаа. Тэгээд тэгэхээр нөө файлаасаа харчаар дэлгэцэн дээр харчаар бас та нарт маань их амар ах гэж бодож байна. За ингээд эндээс бүгдээ харах юм бол за өнөөдөр бүгдээ яг юу ярих юм бэ гэдгийг тоон зурхаа гаргахаа маш энгийн хүн амьдралдаа одоо өөрийнхөө тоог мэдэж авснараа өөрийн амьдралыг зөв стратегитэйгээр зөв одоо төлөвлөгөөг гаргаж өөрийн амьдралыг илүү амар хялбар нэг олон зүйл стресстэй байхгүйгээр ерөөхдөө авч явах одоо ийм арга барилын талаар та бүхэндээ зааж хэлнэ гэсэн үг. Тэгээд өнөөдрийн маань ярих зүйл бол зөвхөн тухайн жилийнхаа өөрийн тоог мэдээд энэ нь яг ямар утга учиртай юм бэ? За энийг мэдээд авахаараа өнгөрсөн он цаг жилүүдээ бас хараад хэлэхээр ер нь миний амьдрал яг яаж яваад ирсэн бэ? Яагаад энэ онд бараг хүүхдтэй болсон? Яагаад энэ үед би ажлаасаа гарсан шинэ ажил ихээсэн нүүсэн ингээл тэ ингээл олон зүйлсэд маш гоё тодорхой болж эхэлдэг байгаа. Тэгээд дараагийн одоо жилүүдийн хаан төлөвлөгөө гаргахад хүртэл их амархан болж ирдэг. Яагаад гэвэл
бид нар заримдаа нийгмээсээ одоо дээрээс нь сошиалос болоод ч гэдэг юм уу ингээд давуу тал зөндөө байгаж заримдаа бидний энэ зүйл маань маш их стресс үлдэг. Яна би юмнаас хоцроод байна уу? Энэ яг миний хувьд зөв үү гэдгийг олоход их хүнд байдаг. Тэгэхээр яг энэ зүйл маань тоон зурхаа маань маш энгийн мөртлөө маш гоёо тусалдаг байгаа. За тэгээд ер нь бол тоон зурхаа бөгөөд өнөөдөр хувьхан өөрийн жилийн тоогоо мэдээд зөв арга стратегитэй амьдарч зөв төлөвлөх үе гэдэг зүйл дээр бүгдээрээ ярьж байгаа. За тэгэхээр энэ зүйлийг ямар ч байсан эхлээд ингээд хараад ойлгоод авчих гэсэн байдлаар би оруулсан байгаа. Яагаад юм бэ гэхээр одоо яг энд хөрсөн дээр одоо бид нар үр суулгаад тэгээ энэ үр маань ингээд хөрсний доор суулгаад бид нар услаад хордоод нар сар агаар гэд ингээд орчин нөхцөл нь бүрдээ тэгээд ингээд тэр жижигнэр ингээд соёолж эхэлж байгаа. За ингээ энэ соёолж явсан чинь нэг мэдсэн чинь ингээ тэр гоё бид нар ургамал тарихад хүртэл нэг мэдсэн чинь гоё цэцэглээл тэ нэг мэдсэн чинь ингээл навчаа хумайл тэгснэ бүр гоё дэлгрээлч гэдэг юм уу тэгэл ингээд нөгөө гатаж гунцсан зүйл маань бас ингээл байхгүй болоод гэхдээ доороос нь харсан чинь маш гоё шин зүйлсэд ургаж байдаг. Тэгэхээр энэ зүйл маань ерөөсөө натурал одоо байгалийн одоо энэ цикл юм аа. Тэгвэл бидний амьдралд ч гэсэндээ бид нар одоо эртний мэдлэг бөгөөд энэ тоон зурхай одоо орон гэд энэ бүх зүйл маань эртний шинжлэх ухаан ер нь бол шинжлэх ухаан яг ингээд нөгөө нэг ангаах ч юм уу одоо орчин үеийн тэр нөгөө нэг бодтой баримттай гэдэг зүйл маань одоо нэг материалын зүйл дээр маш ихээр яваад идэг. Гэтэл хүний оюун ухаан бөгөөд амьдралын тал дээр энэ зүйлийг олдог шинжлэх ухаан маань энэ зурхай гэж зүйлсэд байгаад идэм ба. Тэгвэл энэ зурхайг одоо бүгдээрээ хэрхэн хамгийн энгийн зүйлсүүдээр бүгдээрээ өөрсдийнхөө амьдрал дээр буулгаж яаж ингэж энэ зүйлийг ойлгох юм гэдгийг бүгдээрээ жижигхэн гоё илэрхий. За тэгвэл одоо тэгвэл энэ жил 2024 он гарсан байгаа. За тэгээ 2024 он тухайн жилийн одоо өнгө гэж одоо буддын шашинд маань дорны зурхайд маань хүртэл тухайн жилийн өнгийг ерөөхдөө ингэж гаргадаг шүү дээ. За яг хөө шашин талаараа бол нөгөө нэг ийм амтан ийм одоо улаан нөгөө хувцастай ийшээ харсан хөвсчүүл гоё илэг юм одоо ээлтэй багчуулна ийм байна энэ төр гэж яг өөрсдийнхөө хэллэгээр ярьдаг тийм ээ. За тэгвэл ариуд маань хүртэл энэ бүх зүйл маань ингээд эргээгээд ерөөхдөө тооны ухаанд хураагддаг буюу тоо болж хувирдаг. Тэгэхээр тоог бид нар задлж харж болно. Мөн альва зөв хураагаад бид нар тоолоо буулгаж болдог байна. За тэгвэл 2024 он гэдгийг ерөнхий массаар нь хэдүүлээ юу гэж ойлгох вэ гэхээр за одоо тоонуудыг нь бүгдээрээ одоо хооронд нь нэмээд нэг ийм цифртэй тоо болгоно. За тэгвэл 2024 гэдгийг 2 нэмэх нь 0 нэмэх нь 2 нэмэх нь 4 гэдэг ингээд бодоод үзэхээр 8 гэж гарч байгаа. За тэгэхээр энэ 8-ын тоо маань санчир гарагтай холбоотой бөгөөд дэлхийд даяар ганцхан Монголд ч гэлтгүй ер нь бол одоо маш их сонгуулиуд явагдаж байна. За тэгээд улс төрийн эргэлтүүд тий одоо улсын бодлого гэл ингээл дайм дайжинтай холбоотой маш их зүйлсүүд явагдаж байна. Тэгэхээр энэ маань өөрөө санчир гарагтай холбоотой. За санчир гараг маань өөрөө яадаг юм гэхээр дүрм, журам, ёс, яг тэр төр, засаг, хууль, цаад гэдэг зүйлтэй маш холбоотой. Нөгөө талаараа 8 гэдэг тоог нөгөө нэг яг бидний дийлэн хүмүүсийн мэддгээр бол хятадууд ингээл нөгөө гоё мөнгөний тоомоо бэлдэгддэг энтэр гээл хязгааргүй энтэр гээл тэгдэг. Гэхдээ ер нь бол маш юм практикал тоо гэдэг утгаар нь ойлгол хэцүү юм байгаа. Практикал. Тэгэхээр бид нар яг үйлдэл хийвэл тэр зүйл маань өр өгөөж өгнө л гэсэн үг. Гэхдээ яг ямар үйлдэл хийх юм бэ гэдгийг их чухал болоод ирж байна гэсэн үг. За тэгвэл энэ 8 гэсэн энэ 2024 он маань маш их юм практикал. За тэгээд дээрэс нөгөө нэг модон одоо луужил байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйл маань мод гэдэг зүйл чинь өөрөө ингээд үрээ суулгаад ингээд ургаад бийжээд тэг маш сайхан энергитэй зүйл. Тэгэхээр гэхдээ тэр зүйл маань яг тэр утгаар нь дамжуулаад ингээд бодоод үзэхээр яаж юм бэ гэхээр бид нар амнаасаа хүртэл гаргасан үг маань хүртэл чухал болж ирж байгаа. Бид нар хин нэгэнд амлалт өгсөн бол тэр амлалтаа заавал биелүүлэх дээрээ л анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгоорой гэсэн. Ерөөсөө л хамгийн энгийнээр ингээд ойлгочих. За тэгвэл одоо хувь хүн маань өөрийн тухайн жилийнхаа өнгийн одоо өнгө бишээ тухайн жилийнхаа тоог яаж мэдэн бэ гэдэг. За тэгвэл бүгдээрэндээ өөрийн төрсөн сар болон өдөр хэрэгтэй.
За он шаардлагагүй. Яагаад гэвэл оноо бодцохоор энэ өөр зүйл болчтой. Тэгэхээр бид нар энэ жилийнхаа тоог олгож байгаа учраас бүгдээрээ одоо шинэ яг энэ голдон бичсэн байгаа. За 9 сарын 15-нд төрсэн хүн байлаа гэж бодох юм бол за 9 сар дээрээ нэмдэг нь 15 гэдэг яг өдрөө тэр чигээр нэмээд нэмхэн шууд 2024 гээд нэмчихнэ. За ингээд энэ тоонуудаа нэмээд ирэхээрээ нийлбэр нь 2048 гарч байгаа. За тэгвэл ингээд гарсан нийт нийлбэр дээр одоо энэ дөрвөн оронтой тоонуудаа бүгднгийн нэг цифрээр нь хооронд нэмнэ. Тэгэхээр 2 дээр нэмэх нь 0, нэмэх нь 4, нэмэх нь 8 гээд 2 оронтой тоо гарч ирж байгаа буюу 14 гэж гарч ирж байна. За тэгвэл энэ 14 2 оронтой тоогоор явдаггүй. Ер нь бол тоон 6 маань нөгөө яг ахтагч одоо тоонууд буюу тий 1-9 хоорондох энэ нэгээрээ авч явдаг. За тэгвэл 14-гээ бүгдээрээ одоо 2 тоогоо хооронд нь нэмээд 1 тоо гаргаж авч байгаа. Тэгээд 1 дээр нэмэх нь 4 гээд 9 сарын 15-нд төрсөн хүний хувьд энэ 2024 маань 5 гэсэн тоотой явах юм байна. 5 гэсэн тоо. За тэгвэл тоонуудын тайлбарыг бүгдээрээ одоо ярилцгаана. За доор нь бас нэг жишээ байна те 11 сарын 20-нд төрсөн хүн 2024 оныхоо тоог олох гээд хооронд нь нэмэхээр 2055 гарч байна. За эдгээр тоонуудаа бүгднийг хооронд нэмэхээр 12 гээд тэгээ нэг дээр нэмэх нь 2 гээд тэнцүү 3 гээд энэ хүний хувьд бол 3 гэсэн тоо гарч байгаа юм байна. За тийм бол бүгдээрээ тооныхаа тайлбарууд руу орё. За ерөнхийдөө тоон 6-ан дээр 1-9 гэдэг тоо бол дандаа үндсэн зүйл явдаг. Тэгэхээр одоо 1-9 гэдээ бодоод үзээрэй. 1 гэдэг тоо маань угаасаа одоо аахдаг ч юм уу эхлэл гээл бид нар аливаа зүйлийг тоогоор тоолол хэлэхдээ бид нар 1 гэж тооноос эхэлдэг. За яг түүнтэй адилхан 1 гэдгээс бүгдээрээ эхлээд явсараа дагаад 9 гээд явхаараа тухайн хүний амьдрал тэр 1-9 гэдэг одоо жилүүд нь 9 жил нь бүхэл бүтэн нэг цикл гэж үздэг. За тэгээд дараагийн 9 жил гээд ингээд 9 жилийн одоо бүгдээрээ циклээрээ ингэж явдаг байх нэ. За тийм бол одоо жишээ нь юу гэдгийг 1 гэж гардаг одоо магадгүй тоонуудын нийлбэр нь 10 гэж гарах ч юм уу. Ингээд өөр тоонууд гараад 2 оронтой тоонууд гараад тэр 2 оронтой тоогоо нэмээд 10 гараад магадгүй нэг дээр нэмэх нь тэнцүү 1 гэдэг ч юм уу. Ингээд 1 гэсэн тоо гардаг. За тэгвэл 1 гэсэн тоо маань өөрөө юуг илэрхийлэх юм гэхээр ерөнхийдөө ярианаас ойлгож байгаа хэрэг. Ерөөсөө л бүхний эхлэл байдаг. Гэхдээ дараагийн 9 жилийн үр суулгалт гэдгийг бүгдээ маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ бүр маш одоо чухал зүйл. Бүгдээрээ ямар үр одоо ямар цэцэг ямар модны тэ үрийг бид нар хөрсөндөө суулгах гэж байна гэдгээс шалтгаалаад бидний амьдралын дараагийн 8 жил 9 жил энэ зүйлтэй холбоотой зүйлсүүд бүр ингээд бид нар хүссэн хүсээгүй өрнөдөг. За тийм учраас ингээд цоо шин цикл эхэлж байгаа. Нөгөө бодлоо маш гоё штэ. Ингээд өмнөх зүйлсүүдээс ингээд залхаад ч юм уу те хүн амьдрал шин зүйлийг хүртдэг. За тэгвэл тэгээ бүр шин циклийг эхлэх энэ жил маань 1 гэсэн тоон дээр өдөр хүссэн үсээгөө бидний хувьд цоо шин цикл эхэлж идэг байх нэ. За тэгвэл энийг илүү өөр өөртөө болохын тулд хэдүүлээ ямар арга стратегтэй байх хэрэгтэй гэхээр бүгдээрээ бүтээлч байх хэрэгтэй. Тэгэхээр илүү бүтээлч байх дээр ерөөсөө санаа зовхгүй байх хэрэгтэй. За тэгээд шин саналууд магадгүй орж ирсэн бол санаа зовлтгүй тэр саналыг хийгээд үз, оролдоод үз тэ. Ер нь бол ингээд нэг жоохон урагшаа төрж лидер ер нь байхад ер нь санаа зовлтгүй гэсэн үг. Амьдрал цаанаасаа тэр хүнд энэ боломжийг нь олгож байгаа яг тэр цаг мөч гэдгийг ойлгох хэрэгтэй. За магадгүй тэгэхээр өмнөх жилүүдийн байсан байдал магадгүй нэг хэвийн санагдаал ч юм уу тийм байсан бол хэрвээ ямар нэгэн байдлаар өөр үр дүн хүсэж байгаа бол яах вэ гэхээр өмнөхөөсөө өөрөөр үйлдэл хийх ёстой юм а гэдэг их гүнзгий ухагтгууныг бүгдээр ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар чинь нөгөө нэг л аргаар гисэн хэрнээ өөр үр дүн хүсээд байдаг. Тэгснээ яг хийж байгаа үйлдэлээ анзаараад бодоод үзэхээр яг ижилхэн ингээд арга механикаар хийгээд байдаг. Тэр маань бидний хуучин үр дүнг авчирна гэхээс шинэ үр дүнг маань авчрахгүй. Тэгэхээр шинэ зүйл хүсэж байгаа бол бүгдээрээ үйлдэлээ өөрчлөх юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд шинэ зүйлийг эхлүүлэх хэрэгтэй. Гэтэ гол нь энэ жил дээр анхаарах зүйл нь юу байдгүй хэр нөө шинэ одоо цикл эхэлж байгаа юм чинь одоо 2024 он магадгүй шинэ одоо цикл эхэлж байгаа хүмүүс одоо яна би аль хэзээний нэг эхэлсэн байх хэрэгтэй гэж сандраагүй гэдэг. Битгийгээрээ яг гэвэл энэ 2024 он гэдэг бүхэл бүтэн жил маань өөрөө тухайн хүнд ямар үр суулгах вэ гэдгийг бодох тэр цаг хугацааг олгож идэг. Тэгэхээр илүү 100 намар ер нь 10 сараас өмнө ч юм уу тийм 8 9 10 сард яг
юу барьж авах уу, яах гэж байгаа вэ гэдэг ерөнхий чиг шугамаа тэр үед илүү ойлгож гаргаж ирнэ гэж бодож яаралгүй явах хэрэгтэй, маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй 24 он яана стенэрэ шинэ жилийн төлөвлөгөө гаргаагүй гэж юм ингээд өөрийгөө паниктуулах хэрэггүй байдгийн шүү гэдгийг маш сайн анхааруулж хэлье. За тэгээд нэг чухал бас анхаарах зүйл нь юу вэ гэхээр өөртөө болон бусдад үнэнч байх хэрэгтэй гэдгийг л маш их сайн захимаар байдаг. Яагаад юм бэ гэдгээр бид нар өөртөө үнэнч байх буюу яг юу хүсэж байгаа, юу хүсэхгүй байгаа гэдгээ өөртөө шударгаар үнэнч байгаад тэрийг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй гэсэн үг. Тэгжээж бид нар өөр үйлдэл гаргана, өөр зүйл ингээд бид нар сэтгэл зүйгээ бид нар тэр шин зүйл бэлэн болгож ингэж нээж өгч явах хэрэгтэй байдаг. За тэгээд бусдад бас үнэнч байх хэрэгтэй гэдэг нь би ямар утгаар хэлж байгаа юм бэ гэхээр магадгүй юу гэдгийг миний нөхөртөөгөө харилцаа, ээж эгчтэйгээ ч юм уу хин нэгэн харилцаа маань ингээд нэг онцгой эсвэл надад таалагдгүй зүйл нь байсан болоод би тэрийг хэлж чадахгүй их удаанд хийгээд явцсан. Гэхдээ би тэр хүнтэй ингээд үнэнч байгаад би хэлхээсээ зүгээр цутаагаад өөр юм лөө гүйх байх уу? Эсвэл би тэр зүйлийг шийдвэрлэе гэд явах нь яг тэр чинь үнэнч байгаагийн илрэл баггүй юу? Тийм учраас бусдад ингээд таалагдахгүй ч юм уу шийдмэр ч юм уу тийм байгаа зүйлдээ зүгээр яг үнэнч байгаад тухайн зүйлийг хүлээн зөвшөөрөх цаг хугацааг жоох өөртөө олгоод яг ингээд үнэхээр шударгаар энэ зүйлийг хүлээн зөвшөөрөө гэдэг өнцгөөс нь хараад тэгээд шинэ цикл буюу би амьдралдаа шинээр юу оруулж ирэх ёстой вэ гэдгийг өнцгөөс нь харах юм бол илүү мэлний нүдэн нээгдэж шал өөрөөр одоо энэ амьдралынхаа шинэ гоё цикл эхэлнэ шүү гэдгийг хэлмээр байна. За ингээд нэг гарсан жил бол үнэхээр гоё байдаг. Цоошин цикл эхэлдэг. За ингээд эренгуут дараа жил нь ингэж байгаа cooperation, за trust the process гэж байгаа. За энэ ерөнхийдөө юу ч нэ гэхээр 2 дахь жил. За 2 гэж гарсан тоотой хүмүүсийн маань хувьд юу болдог вэ гэдгээр ерөнхийдөө нэг тийм шинж чанар нь жоох юм чимээгүй байгаад идэг. Тэгэнгүүт хүмүүс ингээд паниктаад идэх байхгүй юу? Ер нь бол нөгөө нэг одоо хин нэгэн би ерөөсөө мэрэгчлээ сольмоор байна гэх ч юм уу. Тэгэнгүүт мэрэгчлээ солиод магадгүй сурчлаа гэж бодъё. Гэтэл ажил олдохгүй ч юм уу. Нэг бол гинт яахаа мэдгээ болоод ч гэдэг юм уу. Нэг тийм чимээгүй нэг тийм жил байгаад идэг. Тэгэнгүүт хүмүүс нөгөө нэг яана би буруу юм хийцэн биш үсттэй гээд яана энэ биш юм шиг байна гээд нөгөө нэг ихтэрсэн үрээ тортох биш. Дахиад буцаж өөрийнхөө хуучин үйлдэл дадал хуучин зүйл рүүгээ амьдралын хэв маяг руу орох гээд идэг. Үгүй 2 гэсэн энэ жил дээрээ өнгөрсөн жил эхлүүлсэн тэр шин зүйлээрээ бид нар бууж өгөхгүй тууштай нөгөө үрээ тордох, буслах, нар салхийг өгөх ерөөсөө тэр нэг хөрсний доор тэр үр боловсроод ингээд соёолох гээд ингээд бэлэн болж байгаа гэдэг тэр хорвоо ертөнцийн процесс явагдаж байгаа гэдэгт бид нар итгэх ёстой жил байдаг. Ерөөсөө хамгийн их бид нар итгэлээ өгөх жил байгаад байдаг. За энэ дээр яагаад бид нар би cooperation гэж бичсэн байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө хорвоо ертөнцтэй нийлэх ёстой. Буюу хорвоо ертөнц таны өөрийн чинь тэр хүслийг сонссон гэдэгт итгээд өмнө жил суулгасан тэр үрээ маш сайн тордох хэрэгтэй гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр битгий бууж өгөөрэй. Хийгээд агаарай. Яагаад гэвэл шинэ зүйл хэлсэн юм чинь мэдээж юу гэдэг бид нар дугуй унж сурахдаа шууд л бид нар тэр зүйлийг ингэдэм байх гэд мэдэхгүй штэ. Энэ чинь хэцүү оролдох хэрэг гардаг. Тийм учраас бууж өгөхгүй байх хэрэгтэй гэдэг дээр анхаараарай. За тэгээд дээрээс нь 2 гэдэг энэ жил дээрээ цоошин цикл эхэлж байгаа учраас магадгүй өөрийн чинь дуусгах хэвээр харилцаа байгаад ах юм бол заримдаа энэ зүйлийг дуусгах бас процесс явагдаж болно шүү. Тэгэхээр өөрийн хүрээлэлд байгаа хэнийг өөрийнхөө хүрээлэлд авч үлдэхгүй вэ гэдгийг бодож тунгаах цаг хугацаа гаргах хэрэгтэй байдаг. Тэгээд түн дээрээ шийдвэр гаргах хэрэгтэй цаг үе байвал энэ их зөв одоо үе байдгийн шүү. За тэгээд хорвоо ертөнцтэй хамтдаа байх хэрэгтэй буюу тэр хорвоо ертөнцийн ингээд нэг агаар салхийг ингээд автоматар баг өгж байгаа тэр зүйл дээр бид нар бууж өгөхгүйгээр өөрөөсөө шалтгааллах тэр үйлдэлүүдийг бид нар хийх нь чухал байдаг шүү гэдгийг сануулж хэлээд байгаа юм. За тэгээ бас нэг зүйл нь юу болдог вэ гэхээр 2 гэдэг тоо маань өөрөө маш юм усан махбод өндөртэй тийм одоо тоо байхгүй юу. Тэгэхээр яаж юм гэхээр усан махбод гээд ингээд ирэхээр бидний сэтгэл зүйтэй маш их холбоотой. Тэгэхээр бууж өгөхгүй байх гэхээр бид нар сэтгэлийн хаттай байх хэрэгтэй болж штэ тий. Бид нар ингээд чанга байх хэрэгтэй болж байна. Гэтэл яг энэ жил дээр заримдаа бид нар сэтгэл зүгээ өөрөөр өндөрч эхэлдэг.
За тиймээс заримдаа хүмүүс ингээд илүү их айцтай болно, эсвэл айцыг мэдрэн, эсвэл айц нь ингээд магадгүй өмнө ингээд бүр сэтгэлийнх нь гүнд байсан айц нь ингээд илүү тодорч гарч ирж бас магадaltaй. За нэг бол нөгөө хүмүүс сэтгэл зүгээс сонсохгүйгээр ингээд нөө дүлий дүмд царайлаа яваад идэг. Дүлий дүмд царайлаад ингээ хуучин ингээ дадлаасаа ерөөсө гарахгүй. Гэтэл хуучин зүйлээсээ хүртэл тэр хүн ингээд гоё тэр таашаалыг мэдрэхэ болцсон байхад өөрийнх нь хувьд тийм ингээд процесс ингээ явагдаад ингээд шинэ юм руу орох хэрэгтэй байтал үгүй ээ гэд ингээд дүлий дүмд царайлаад ингээ яваад байдаг шүү. Тэгэхээр энийг өөрсөндөө маш сайн анхаараа гэж хэлмээр байгаа юм. За тэгээд харилцаагаа хүмүүстэйгээ мэдээж бас тодорхой хэмжээгээр яг тордож харж явах хэрэгтэй. Яагаад гэвэл тухайн хүний сэтгэл зүй нэлээд заримдаа жоохон савлах гад байна уу гэдгийг анзаар. Тэгэхээр яг шаардлагатай юм дээр хийж гэнэ эсвэл энэ үнэхээр надад тохиол байгаад байна уу? Би үнэхээр ингээд нэг хин нэгэнтэй тийм бистэй нөгөө нэг бидний хүрээлт ингээд нэг үг яриач нийлгээ болцсон хүмүүстэйгээ ингээд хүчээр албаар байх гэдэг. Үнэхээр ингээд дотроос хэцүү байгаад байгаа бол заримдаа тэр зүйлээсээ хэсгийн зурж гисэн ингээд завсарлага авах хэрэгтэй. Тэгээд энэ зүйлээ өөртөө хамгийн зүгээр шийдэх хэрэгтэй байдаг шүү. За тэгээд дээрээс нь сэтгэл зүй янз бүр болж байгаа үед нөгөө гэр бүл гэдэг зүйл маань нөгөө хамгийн л боксing нөгөө нүдүүлдэг юм болж идэг буюу хамаг одоо стресс юу гэдгийг тэр бүгдийг ингээд нэг аваад байдаг зүйл маань гэр бүл болж хувирчаад байдаг. Тийм учраас гэр бүл их чухал байдаг шүү. Өөрийн сэтгэл зүйгээ анхаарад гэр бүл маань яаж байгаа гэдэг зүгээр ингээд анхаараараа ингээд нэг оортаас хайж болохгүй ингээд тэрүүн дээрээ ингээд нэг анхаарч ах юм бол энэ жилийн маш их үр өгөөчтэй өнгөрөөнө гэдэгт бол би баттайгаа үнэхээр хэлж чадсан шүү. За ингээд 2 дахь жилээ ингээд нэг чимээгүй юм шиг сонин юм шиг ингээд нэг өнгөрүүлчихлээ. За одоо дараагийн жил гээд ингээд бүгдээрээ хөрцөгдөл ч юм уу те эсвэл дараагийн жил за бараг ямар байх вэ ингээд заримдаа бүр ингээд хамаг ихтгэл өнөшлөн ингээд байхгүй болсон те ингээд нэг мэдгүй одоо яадаг чи амьдрал гарын авахтайгаа ирдэггүй юм чинь гэдэг юм уу ингээд бид нар чинь нэг юм яриад нэг сонин болсон байгаа гэдэг. За тэгвэл дараагийн 3 гэсэн бид нар жил рүүгээ орохороо энэ маань бидний хувьд personal growth буюу яг нөгөө нэг хүсэж исэн одоо тэр үр дүнгууд маань уг нь бол ингээд баг багаар гараад байгааг бид нар анзаарч хэлдэг. Гэхдээ тэр үр дүнгууд маань бидний дотор ингээд мэдрэгдээд идэг. Тэрнээсээ л ингээд нөгөө юу гэдгийг магадгүй би мэрэгчлээс солиос сурцсан гэсэн чинь нөгөө гэр бүл нь ингээд чи одоо яачаа гэж надаас юм ихэд иж болно. Гэхдээ энэ зүйл маань надад ямар их таашаалтай байгааг тэгээ би ямар их юм мэдсэн эсвэл ийм бүр чал өөр хүрээл байд юм байна шүү гэдгийг ингээд амьдралтай танилцаж үнтэй тэр нь миний хувьд гоё байхгүй юу? Миний дотор л маш гоё. Тэгээ би өөр сурж зүйлсэн. Би энэ чинь бас ингэдэг болчих хэцүү тэгдэг болчих гэдэг юм ингээд нэг өсөлт гэдэг зүйл миний дотоодод маш их явагдаад байдаг. Тэгээ тэрийг нөгөө нэг ил одоо материалтай ингээд маш тодор гэдэг юм уу бусад хүмүүс тэр одоо үр дүнг маань анзаарахгүй байж бас болдог. Тэгэхээр бусад хүмүүс миний энэ зүйлийг анзаарахгүй байна, намайг ойлгохгүй байна гэж бусдад битгий гондорой. Өөртөө энэ зүйл нь явагдаад байгаа гэдэг энэ процесстэй итгэх нь маш чухал. За тэгэхээр 3 гэдэг жилийн маань онцлог нь ерөөсөө юу вэ гэхээр бид нар яг өөрийнхөө хувьд те нөгөө дотооддоо үр шинэ харж эхэлдэг. Тийм учраас 3 гэсэн жил дээр байгаа хүмүүс маань би яг юунд би анхаарлаа өгж ийнэ гэдэг нь маш одоо чухал байдаг. Яагаад юм бэ гэхээр магадгүй би шинэ зүйлээ сурах гад ч юм уу ингээд жоохон практик ингээд дадал арга барил хэрэгжүүлэх гэсэн чинь би сошиал тухай суугаад байвал бас хэцүү. Тэгээ нэг мэдсэн чинь цаг өнгөрсөн. Тэгээл нөгөө өдөр нь өнгөрүүлчих гэх юм уу. Гэтэл энэ жил ерөөсөө тухайн хүн анхаарлаа юунд хандуулж ийн тэр зүйл нь нөгөө нэг 3 гэсэн жил дээр ирсэн нөгөө бүхэл үдийн 9 жил яваад идэг дараагийн 6-7 жилийн өнгийг тодорхойлцдог шүү. Тэгэхээр дараагийн олон жилүүдэд илүү их үр бүтээлтэй жинхэнэ үр шимийг хүртъя л гэж бодож байгаа бол энэ жилдээ анхаарлаа юунд хандуулж байгаа гэдэг чинь маш чухал байдаг шүү гэдгийг бүр анхааруулan хэлье. За тэгээд юунд анхаарал хандуулснаас хамаарат бидний одоо нөгөө дараагийн хэдэн жилийн маань одоо аялын тэр өнгө аяс нь ямар байх юм те ямар шин чанартай байх юм би юу хүртэх юм гэдгийг яг тодорхойлж идэг яг юм чухал юм хүчлэгийн цэг байдаг шүү гэдгийг хэлмээр байгаа юм. За ингээд дээрээс нь 3 гэдэг том маань ингээд маш их одоо харилцааны болоо тухайн хүн өөрийгөө ингээд чөлөөтэй илэрхийлэх дээр бас анхаарах хэрэгтэй жил байгаад байдаг. Тэгэхээр заримдаа хүн ингээд өөр ирэхгүй ингээд жоохон гадагшаа төвтэй болж эхэлдэг. Тэгэхээр магадгүй нөхөр дүү ах эгч нарыгаа тоог ингээд үтсэн чинь янз бүр болоод байвал магадгүй энэ ч магадгүй. Тэгэхээр гадагшаа төвтэй болж эхэлдэг хүн. За тэгээд гадуур их гарч эхэлдэг бас
ингээд нэг гадагшаа ингээд бүр ингээд юм сонирхдаг болчиход байдаг. За өөр одоо паб лаунж сууж үзье, тэ ийм спорт сонирхож үзье, юу байдгийг ингээд нэг илүү ингээд гадагшаа гарахыг тэмүүлээд байдаг дотроосоо. Яг гэвэл энэ жил маань тухайн хүн өөрөө өөрийгөө одоо илүү ингэж нөгөө илэрхийлж нийгэмд өөр юу байгаад байгаа гэдгийг ингээ мэдрэх харилцан мэдрэх тийм нэг одоо дотоодоос нь ингээ бүр ингээ жоохон түлхээд байдаг шүү. Тэгэхээр гів гинт нөгөө гэрээс гардгүй байсан хүн гэрээс гараад байвал магадгүй нэг үзчихээрэй. За тэгээд эргэн тойрны харилцаанд бас их өөрчлөлтүүд орж ирж идэг. Тэгэхээр магадгүй юу гэх өмнө бид нартай нэг ярьдаггүй байсан хүмүүстэй уулзсан чинь магадгүй нэг сайхан яриа нийлээд бүр ингээд өөр болоод ээж магадгүй. Тэгэхээр энэ одоо 3 гэсэн тооны маань жилийн маань онцлог байгаад байдаг байх нь байна. Тэгэхээр энэ жилдээ бид нар угаасаа илүү сошиал байгаад илүү нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах гэдэг юм уу те нэрээ одоо энэ чинь тренд юу болоод байгаа вэ гэдгийг мэдэх жил бас их тажиж байдаг шүү. За тэгээд хамгийн гол нь өөрийн амьдралыг илүү одоо нэг таашааж, тамшааж мэдэрч сурах хэрэгтэй. Юундаа талархлыг маш сайн хий. За тэгээд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж тэр зүйлээсээ зүгээр аз жаргал гэдэг тэр нэг гоё тамшааж таашаадаг тэр мэдрэмжүүдийг мэдрэх нь их гоё чухал байдаг шүү. За тэгээд өөрийгөө илүү гадагш нь илэрхийлэх хэрэгтэй. Тэр ур чадруудыг магадгүй сур, бэлгийн хичээл аав тий ингээд нэг өөрийгөө гадагшаа одоо хорвоо дэлхийн ингээд явж байгаа тэр энерги уурсгал юм дээр би энэ чинь хаана явж ийнэ гэдгээ мэдрээд тэрнтэй нь одоо илүү нийлж гэж орол магадгүй өөрийн бизнесийг нэг гэсэн одоо цикл дээр нь өөрийн эхлүүлсэн болоод яах нь жоохон сошиал маркетинг дээр анхаарал өгөө. Тэгээ илүү гадагшаа тэр зүйлээ таниул мэдүүл бүр ингээд яг тэр зүйл дээр илүү анхаар гэсэн үг ингээд бусдад тухайн зүйлийг таниулж мэдүүлэх гэдэг дээрээ тэр хүн өөрөө их анхаарах хэрэгтэй байна гэсэн үг. За тэгээд дээрэс нь яг энд би хаалт дотор бичсэн байгаа хайр дурлал бас орж ирэх боломжтой байдаг. Яагаад юм бэ гэхээр нөгөө хүн чинь ингээд гадагшаа ингээд нөгөө сингл нөгөө гадагшаа төртөө хүмүүс их гэртээ байгаад байсан эсвэл за би нэг жоохон гарыг даа гэсэн нэг өхөнтэй танилцч магадгүй гэсэн. Тэгэхээр шинэ хайр дурлал бас орж ирэх тийм одоо тохиолдлууд бас байдаг гэдгийг хэлж байгаамаа. За ингээд гоё гадагшаа бахан тэнж агаад хүн амьтантай уулзаа шинэ танилцтай болооч гэдэг юм ингээд явж исэн чинь дараа жилийн бүр ингээд хүүе юу вэ нэг мэдсэн чинь хавар болцсноо нэг мэдсэн чинь зам болцсноо гэдэг ингээд цаг хугацаа маш хурдан өнгөрдөг жил болж эхэлдэг. Энэ маань 4 гэсэн тооны маань онцлог шин чанар байгаад идэг. За тэгвэл 4 гэсэн тоон маань ерөөсөө ажил хариуцлага гэдэг зүйл байдаг. Тэгэхээр ингээд маш их ажилтаа завгүйжил байдаг. За тэгээд ажилгүй хүмүүс нь яах юм бэ гэж битгий бодорой өөрийгөө шууд битгий энэ зүйлээс хас. Яагаад гэвэл тогтсон ажилд үүрэг тийм юмгүй байсан ч гэсэндээ гэрүүлийн үүрэг хариуцлага тэр хүнд маш олон үүрэг хариуцлага байдаг. Тэгэхээр магадгүй гэр бүлийн ах дүүгийн хамаатнаас гадна тий одоо найз нөхдөд юу байдгийг ингээд маш олон янзаар тэр хүний цаг ерөөсөө бүр ингээд завсар цайгүй болчиход идэг. Тэгэхээр тогтсон ажил байхгүй ч гэсэндээ цаг маш хурдан өнгөрдөг шүү. Тэгэхээр энэ жил одоо цагийн үр бүтээлтэй байдал гэдэг дээр илүү одоо төвлөрөөрэй. Дээрээс нөгөө нэг яанастай нэрээ юу ч би амжуулж чадсангүй ч юм уу. Тэгээ нэг мэдэд л өдөр өнгөрөөд ах юм гэд яваад байвал нэг жилээ шалгаад үзчихээ. Нэг ийм өнгө аястай ч биш магадгүй. Тэгээд хэрвээ яг үнэхээр дөрүүгээд энэ зүйлээс жоохон айх гэдэг битгий айгаарай. Яг гэвэл энэ жил хийсэн зүйл маань бидэрт асар их зүйлийг бүр ингээд нөгөө практикаар ингээд сургаад иддэг. Бүр ингээд яг одоо би яг магадгүй би Excel програм дээр би ажиллаж мэдтгүй байсан болч гэдэг юм уу. Ажлын шаардлагаар ямар нэгэн байдлаар амьдрал намайг тэрийг сурахад шаарддаг. Би тэрийг сурахаас өөр аргагүй болоо би тэр зүйлийг хийгээд байдаг. Нэг мэдсэн чинь би би чинь аюу мандгаа өөр хүн ирсэн чинь бараг мэдгүй мэ али би заадаг өнтер гэцэнтэй явж иж магадгүй. Тэгэхээр маш их практикаар маш их зүйлсүүдийг сурдаг жил байдаг. Тийм учраас цаг хугацаа маш хурдан өнгөрөөд байгаа маа. За. Тийм болвол ажил гэдэг зүйл дээр ерөнхийдөө маш их өөрчлөлт бас их гардаг. Тэгэхээр магадгүй ажилгүй болоод эсвэл шинэ ажлын санал орж ирж магадгүй илүү ажил карьер гэдэг тал дээр тийм нэг өөрчлөлт явагдаж болно. Эсвэл магадгүй би месс дахиад нэг өөр хариуцлага нэгсээд тэгээ шинэ юмаа сурах гээд би зүгээр түмэн завгүй явж иш магадгүй. За тэгэхээр ухамсартайгаар энэ жил амжилтанд хүргэх зүйлсийг бүр ингээд яг хараад бодоод цагийн тэр одоо менежмент үр ашигтай байдал гэдэг зүйл дээр маш сайн анхаарч одоо бодолтой байх хэрэгтэй. Ийм зүйлийг илүү зөв хийхин тулд бид эрүүл байх хэрэгтэй болно. Тэгээ зөв хоол нь одоо
тэр нэг хувь хүний өөрийн тэр менежмент гэдэг зүйл бүр ерөөсөө цаанаасаа ингээд нэхэгдээд ирдэг шүү манайхаа. За тэгээд ажил карьераа маш сайн тордоход энэ жил анхаарах юм бол бүр ингээд үнэхээр супер байдаг шүү. За тэгээд хамгийн гол чухал зүйл нь аливаа зүйлийг дуусгах гэдэг дээр анхаарах нэг чухал. Битээ ингэж оронцоглож хаяарай. Ерөөсөө ямарваа нэг зүйлийг эхэлсэн бол дууссан бол дуусгахад хэцүү байсан ч хамаагүй тэр зүйлийгээ би дуусгана шүү гэдэг дээрээ анхаараарай. Түүнээс ингээ шин юм гэж явах гэхээс илүүтэйгээр практикаар игээд энэ зүйлээ дуусгах гэдэг дээр анхаарчих юм бол яадаг юм бэ гэхээр энэ жил дууслаа гэхэд би бүр ингээд дараа нь та нарын урт чадвар тэр өсөлт гэдэг зүйл дараагийн жилүүдэд зүгээр л дэлгэрдэг ингээд нөгөө хит түмүү үржин гэдэг шиг энэ зүйл та нарыг бүр маш их практикаар юмыг сурч авахд чинь ингээд түлхдэг бүр ингээд өөрийн чинь баг амьдрал ингээд нэг хөтлөж аваад алхуулж байгаа мэт ингээд болдог шүү гэдгийг анхааруулж хэлмээр байна. Биний бас нөгөө дөрөвсөн жил дээр би чинь маш их ажилтай бүр ингээд үнэхээр өвөл байжгаад огоос гад нэг өдөр айгүй гүртэгтэйгээ өвдөн гоцтойгоо гарсан хүмүүс зөндөө орцсон байжсан. Тиймэрхүү л өнгөртөг. За ингээд маш их жил ингээ өнгөрөө нэг он гарч исэн яасан бэ намар боллоо ингээ дараагийн он гарчдаг. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр хүүе одоо энэ жил чинь юу болж байгаа вэ гэдэг дараагийн жил маань эхэлдэг. За тэгэнгүүт чи нөгөө нэг маш их ажил хийгээд магадгүй шинэ мессен дээр ороод ч юм ингээ юм сурцсан хүн чинь яадаг юм гэхээр тэр жил ингээд ажил нь их байсан ч ингээд тэр ажлаач хийгээд гэхдээ өөр юм цаг заваа ингээ гаргаад идэг. Бүр ингээд цаанаасаа гэдэг юм уу тийм нэг жоохон эрхчлөө гэдэг зүйлийг тэр хүн их гоёор өгдөг одоо жил байдаг. Тэгэхээр одоо та хэд маань бодоод үзвэл одоо нэгээс нэг тооноос эхлээд 9 гэрэнгууд ингээ 5 гэдэг чинь яг нэг голын тэр тоо байхгүй юу? Тэгэхээр яг энэ зүйл дээр ингээ хүн ингээд асар их зүйлийг шинээр ихтүүдээ ойлгоод бодоод ингээд илэрхийлээд зүтгээд сураал ингээд ирсэн бол нэг жоохон ингээд нэг завсарлага ав гэж байгаа юм шиг тийм нэг эрхчлөөг өгдөг, өөрчлөлтийг өгдөг жил байдаг шүү. Ерөнхий утгаар нь тэгж ойлгоорой. За тэгээд ирэхээр яаж ийнэ гэхээр одоо жишээ нь та нар хүүхдэрээ хүртэл бодлоо. Хүүхэд 1 нас хүрлээ, 2 нас хүрлээ энэ төр. Тэгээ нэг 3 наснаас хүрээ 4 мөрөө хүрээд ирэхээр ингээд хөөрхөн болоод ирдэг шүү дээ. Ингээд ёо за би нэг ямар ч байсан нэг аяг цай угаа сухтагаа болцсон байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүнд нөгөө нэг өмнөх эхний 4 жилдээ хэр одоо хөдөлмөрлөөд яасан гэдгээс хамаарат тэр хүнд илүү хэрэгчлөө ирдэг. За тэгээд маш их өөрчлөлтийн жил гэдгээр ерөнхийдөө одоо алдартай гэх юм уу да баг ер нь 5-ын тоонд яг асемн дээр хятадуудад их дуртай байдаг. Хятадуудын хүмүүс 8-ын тоонд дуртай гэж боддог. Уг нь бол үгүй хятадуудын дуртай тоонуудын нэг нь бас 5 гэж явдаг. Яагаад юм бэ гэхээр энэ 5 гэдэг тоо маань өөрөө маш юмд баригдмал биш юм чөлөөтэй одоо зүйлийг илэрхийлдэг тийм тоо байхгүй юу. Тэгээд 5-ын магадгүй шинж чанар тухайн хүн магадгүй өндөр байх юм бол тэр хүн ерөөсөө юунд ч баригдахыг хүсдэггүй тийм онцлог шинж чанартай төрлийн хүн байгаад байдаг. Тэгээд угаасаа тэр хүн маань илүү чөлөөтэй сэтгэж явах юм бол яах нь тэр хүн таашаалтай байдаг. Тэгвэл яг энэ зүйлээрээ 5 гэдэг энэ одоо жил байгаа хүмүүс маань шинэ мэдрэмжийг маш ихээр ав санаа зовлтгүй аял тий ер нь өөрчлөлтийг хийхэд хамгийн гоё жил байдаг. За тэгээд нэг тийм нэг байнгын тогтмол байсан орон зайгаа өөрчдөг шинэ газар руу явах тий ингээ нэг цаанаасаа сэтгэл ингээд хөөрөөл баярлаа гэдэг. За бас магадгүй маш их ингээ нэг юм л их баяр болоод идэв нэг гэдэг шүү дээ. Одоо ургийн баяр, тэрнийж баяр, тэрнийж төрсөдийн нэг мэдсэн чинь ингээ нэг тэр жилчингээ ингээ нэг жоохон шоуцсан ч жил байж магадгүй бас байдаг. Тэгэхээр ийм маш их одоо гадагшаа төвтэй гэхээс илүүтэйгээр 3 дээр бол хүн гадагшаа төвтэй болж эхэлдэг. Гэхдээ 5 дээр илүү ямар утгаараа гадагшаа юм гэхээр нөгөө нэг баяр цэнгэл тэг хүмүүс тэр хүнийг ингээд бүр ураад ингээд наашраа гэж тэгээд байдаг ер нь бол 3 дээр бол хүн өөрөө ирэхгүй ингээд гадагшаа гармаар байдаг бол 5 дээр яадаг юм хэрэг маш их хүн тэр хүнийг ингээд дуудаад идэх бүр ингээд наашраа гэж. Тэгэхээр ингээд шин зүйл рүү яв аюултай шин магадгүй хүрээлэлтэй болж болно. Ер нь нэг тийм нэг өөрчлөлт хийхээс бүү ай гэдэг жил шүү. Тийм учраас шин боломжийг шүүрч авч тий амьдралдаа мэдэрч байгаагүй тийм шин мэдрэмжийг авах чухал байдаг. Тэгэхээр гэрлээгүй юу тийм 5-ын тоон дээр ч хүмүүс гэрэлж болно. Тэр гэрлэлтийг хийх тэр хурмыг хийх мэдрэмж чинь хүнд ховор тохиолдох тэр мэдрэмж тэр шин мэдрэмж тэгвэл энэч байж бас боломжтой гэсэн. Тэгэхээр хүн анх удаа ээж боллоо, аав боллоо гэж бодоход магадгүй тэр хүний 5 гэсэн тооныхон жилдэр ч
одоо болох боломжтой гэсэн үг. Ерөөсөө тухайн хүнд цоо шин тийм нэг өөр нэг мэдрэмжийг мэдрүүлдэг зүйл байдаг шүү. За тийм учраас одоо нэг уран бүтээл гаргадаг хүмүүсийн хувьд бол илүү яадаг гэхээр юм цоо шин одоо юм өнгө аясыг өөрийн бүтээлдээ оруулж ирэх, магадгүй ингээ бүр цомог момгоо гаргах ч гэдэг юм нэг тийм нэг бүтээлч байдал нь арай өөрөөр шинжлэгддэг бас дэмжиж байх боломжтой байдаг. За тэгээ шинэ хүмүүстэй танилцсан, ахиц гаргана, удирдлагатайгаа баг ингээд би нэг жоохон өдийд одоо нэг дээшлэх мэйшлэх цаг үе мэй босон доо гэж бодож ивэл тэр хүний хүлээхээс илүүтэйгээр өөрөө удирдлагатайгаа ихтэйхэн ороод уулз, моментын тааруулж байгаад уулз, харин тэр дараагийн шатны зүйл чинь танд орж ирэх бүрэн боломжтой зүйл юм байдаг гэсэн үг. Тэгэхээр өөрийн карьерийг нэг тийм нэг аливаа зүйлийг бас шат ахиулахад маш их одоо ээлтэй гоё жил байдаг гэсэн үг. За хамгийн гол нь энэ дээр нэг зүйлийг анхааруулъя. Зарим хүмүүс нөгөө нэг яана амьдрал нь ингээд нэгэн өөрчлөгдсөн юм уу бас тийм одоо үе байх гэдэг. Энэ нь юу гэсэн үг юм ямар зүйлийг хорвоо ертөнц тэр хүнд өгөх гээд байгаа юм гэхээр юу гэх магадгүй айгүй амжилт одоо өндөр амжилттай карьертэй явж исэн чинь гів гинт ингээд нэг сони юм болж модлоод ингээд ажил мэлсээсээ гарцсан ч. Тэгэхээр хорвоо дэлхий цаагаараа тэр хүнд юу гэж хэлээд байгаа юм гэхээр энэ зүйл чинь өөрчлөгдөх болцсон. За энэ зүйл чинь дуусах болцсон гэж гэдэг юм. Ерөөсөө энэ хүн амьдралдаа өөрчлөлт хийхгүй байгаа учраас энэ хүнийг өөрчлөлт хийх хорвоо ертөнд бүр цаанаас нь шаарддаг гэсэн. Тэгэхээр би хамгийн сүүлийн өгүүлбэр дээр нь бичсэн байгаа. За амьдрал ямар ч зүг рүү таныг одоо өөрчилсөн бэ? Таны нөхцөл байдал ямар ч байдлаар өөрчлөгдсөн бэ? Өөрийн тань дотоод хандлага ямар байх ёстой юм бэ гэхээр би өөрчлөлтөд бэлэн байж алдаанаасаа суралцаж шин дадлыг хөгжүүлж өөртөө бий болгох цаг болжээ гэдгийг бүтээн зөвшөөрөх юм бол хүнд юм болсон ч энэ жил маш гоёор маш зөвөр ингээд тэр хүний ингээд амьдралаа эргүүлэх бас тийм момент байж болдгийн шүү гэдгийг хэлэх байна. Тэгэхээр бас тийм том ухаарал авдаг бас жил байх одоо хандлагатай бас байдаг. За тийм учраас эерэг тал руугаа өөрчлөгдөж болно. Бит ингээд бас зүйлээр ингээд бид нар харахаар магадгүй ингээд уруудсан байна гэж харж магадгүй. Гэтэл тэр нь хорвоо ертөнц цаагаараа юу хэлээд байгаа юм бэ гэхээр энд өөр нэг юм байна. Энийг өөрчлөө гэдэг бид нар тэрийг л харахгүй нөгөө нэг өөр юм дээр бид нар стресс маань тэн дээр төвлөрсөн гэсэн. Тэгэхээр ийм одоо өөр юм утга агуулгатай бас байдгийн шүү. Тэгэхээр энийг маш сайн одоо бодож анхаараарай гэж хүсье. За тийм би сая ингээд өөрийнхөө бодоод исэн чинь энэ жил чинь миний 1-р жил аахгүй. Тэгээ би яг өнгөрсөн жил 10 сард би гэв энийг эргэж бодонгуудаа энэ чинь нэг дүгнэлтийн жил юм биш. Би өнгөрсөн жил тэгээ бүх амьдралаа дүгнсэн. 9 жил биш бүтэн амьдралаа нь дүгнсэн аахгүй. Бүтэн амьдралаа нь дүглээд энэ надад хэрэгтэй, тэр хэрэггүй байсан юм байна. Хэрэггүй нөгөө хогнуудаасаа салаад, ачаануудаасаа салаад. За одоо энэ жил гэсэн чинь яг цоош нэг зүйл эхлэж явж байгаа. Нөгөө нэг өмнө хайсан юмнуудаа бүтэн хаяад хайчингууд чинь нөгөө юм чи хоосон болоод байгаа шүү дээ. Зарим юмнуудаар аргыг би өөр мэдэхгүй байгаа. Тэгвэл шинэ юм сураад одоо гэр бүлийнхаа харилцаанд, үр хүүхдүүдтэй харилцаа, ажилдаа ч гэсэн цоош юмнуудыг оруулаад явж байгаа. Тэгээд яг ингэ бодохоор энэ маань аюу үнэн байдаг. Тэгээ би энэ жил миний өөрчлөлтийн жил шүү дээ. Эхлэлийн жил шүү дээ. Би одоо дараагийн 9 жил хийх юм аа ингээд болж байгаа шүү дээ. Тэрийг би хийж байгаа гэж бодоход надад аюу тодорхой аюу амар байдаг байхгүй. Тэгээд энийг зөвхөн би ч манай ментал бүгдээр баг бүгдээр хийдэг. Тэгээ тоон зурхаагаа хийцэн жилийнхаа тоог мэдж байгаа хүмүүс маань гоё мэдж байгаа гэд комент хийчихэд өгөөрэй. Тэгээд ундрамтаа өнөөдөр ярьдаг энийг маш олон хүмүүс мэдээд өөрийнхөө амьдралыг энэ жилийнхаа өнгө аясыг мэдчихээсээ зөвхөн зурхаа нөгөө буддын зурхаагаар энэ жилийн өнгө тийм гэдэгтэй адилхан энэ жилийн миний одоо ерөнхий тренд тийм байх шүү гэдэг дээр маш акцент өгөөд тэгж байгаа. Тэгээд ундрмаа зөвхөн зурхаа ярихаас гадна энэ ундрмын хийдэг ганцхан юм. Зурхаа ярихаас гадна бас өөрийн гэсэн Facebook групптэй тэрэнд нь бид нар байдаг. Тэн дээр зурхаагаас цаашаа юмнуудыг ярьдаг. Зурхаагаас цаашаа л хэлчихээ та би одоохондоо. Тэр ундрмаа яг цаашаа юу ярьдаг гэж өөрөө ярьчихна. Би тэр группт нь орсондоо маш халуурхалтай байдаг. Мэдтгүү байсан маш олон юм мэдэж авдаг. Тэгээ ундртайгаа сартаа бид нар ч 2 уулзаад ярилцдаг. Тэр ярилцсан ярилцаагаар бас мэдгүй юм маш их авдаг. Одоо жирийн газар заадгүй, сургууль заадгүй, эцэг маань зааж өгдөггүй. Одоо тэр
даалт ертөнцийн судалсан юмнасаа биднэрт ингээд яг айгүй амьдралтай болцдог, амьдралд ойрхоноор болцдог нэг талхалтай байдаг. За тэгээд одоо 5-аас хойшоо яриад төгсгөлт нь өөрийнхөө группийн тухай яриад өөрөө тий яагаад нээсийн тосон юу гэдгийг ер нь зорилго нь юу юм ундрмын маань зорилго яг тэрийг нээсэн зорилго нь юу гэдгийг талаар бид нартай гоё хуваалцдаг өөрөө. За тэгээ маш их баярлалаа та. За одоо тэнгууд бүгдээрээ 6 дараагийн жил рүүгээ орж ирж байна. За 6 гэдэг тоонууд бүр ингээд маш юм гоё бүхэл тоонууд өөр ингэсэн маш гоё онцлогтой. Гэхдээ 6 гэдэг тоо бол их онцгой гоё тоо байдаг. Дээрээс нь 6 гэдэг тоо маань бол сур гаргийн бэлтгэгдэлтэй байдаг. За тэнгууд энэ дээр бичснээр яаж юм гэхээр love, romance бол ерөнхийдөө хайр гэдэг одоо утга учир тэр зүйл дээр их төвлөрдөг. Ийм зүйлсүүд маш их ач холбогдолтой зүйл байдаг. За тэгэхээр 6 гэдэг тоон дээр тухайн жил дээрийн хүн яаг юм бэ гэхээр хайр дурлалтай холбоотой ч юм те ер нь тэр зүйл нь ямар нэг байдлаар нэг тийшээ одоо шийдэгддэг гэх юм уу та. За ер нь бол хайрын жил гээл одоо бүрэн дөрөв утгаар нь ойлгох хэрэгтэй гэсэн. За тэгэнгүүт шинэ хайр дурлалтай уулзрах те гэр бүл болох эсвэл бас жирэмсэн болж болдог. Магадгүй одоо нөгөө өмнөх магадгүй 3 гэсэн жил дээрээ хайртай хүнтэйгээ уулзсан. За ингээ явж исэн чинь одоо юу гэх юм те яг 6 гэдэг дээрээ бас гэр бүл дээр тэлэлт явагдаж байгаа боيو тэр хайр маань тэлж байгаа байхгүй юу. Тэр эцэг их одоо тэр те хайртай хосын хоорондоос тэр хайран дээр суурилсан тэр хүүхэд гарч ирж байна гэдэг маань тэр хайр тэлж байгаа гэсэн. Тийм учраас бас энэ жил дээрээ жирэмсэн болох магадлал одоо хүүхэд төрөх ч юм уу те ер нь тухайн гэр бүл маань одоо гишүүн нэмэх одоо тийм жил бас байдаг. За тэгээд суур гариг маань өөрөө юу байдгийг гэхээр одоо амьдралаас бид нар мэдэрдэг одоо гоё юм тансаг зүйлсүүдийг таашаал мэдэрдэг те гоё гоо зүйтэй холбоотой тийм гариг. Тэгэхээр тансаг таашаалтай байдал бас бидний амьдрал дээр нэмэгдэж болно гэсэн үг. За тэгэхээр мөн гоё одоо гоё загтүрээ магадгүй гоё бүртээ нэм 5 одтой зочдол ч юм уу дэлхийн мундаг одоо газруудаар одоо явж тэрний мэдрэмжийг мэдрэх боломж олддог ч юм уу те эсвэл нэг гоё бүр юм одоо онгоцны юу гэдгийг гоё VIP бизнес юм одоо зүйлээр ангилтаар явах ч гэдэг юм нэг амьдралаас мэдэрдэг тэр тансаг таашаалтай тийм байдал одоо нэмэгдэх бас тийм зүйлсүүд бас байж болдог. За гэхдээ нэг гоё ингээл нэг өөдөөс чинь юу гэдгийг ингээл хүн болгон сарнаа бариад хайраа илчлээд байна гэсэн үг биш байдаг л та бас нэг утгаараа. Гэхдээ гол нь нөгөө нэг тухайн хүн магадгүй сонголтоо их шаардлага гардаг. За одоо яг би яг энэ хүнтэй яг гэрлээд одоо насан туршийнхаа хайнаа гэдгийг би сонгох юм уу гэх бас зүйлсүүд бас гардаг шүү. Тэгэхээр яг хайр дурлалын асуудал дээр ерөнхийдөө сонголт хийх шаардлагатай бас тийм нөхцөл байдлууд үүсдэг гэсэн үг. За тэгээд энэ нь хайр дурлал болгон яг ганц хоёр зарим тохиолдолд тухайн хүн карьер дээрээ одоо аль карьераа би өргөжлүүлэх үү авахгүй юу үгүй юу те энэн дээрээ бас одоо тийм шийдвэр гаргах одоо тийм хэрэгцээ шаардлага бас гарч ирж байдаг. Тэгэхээр ингээд яг яахаа мэдгүй тэгсэрнэ тухайн зүйлээ ганцаараа бодоо яваад идэг тэгснэ яг энэ одоо зүйлээ би яг өргөжлүүлээ явахгүй юу гэдгийг мэдэхгүй ч юм уу ганцаараа магадгүй тэгж бодоод тэгэл хин нэгэнтэй зөвлөө аль хэзээ аваа энэ магадгүй үүний дохой байж болно гэдгийг хэлмээр байгаа юм гэсэн үг. За тэгээд дээрэс нь хайр дурлал гэдэг зүйл маань ер нь л нөгөө нэг бид нар чинь хүнтэй одоо харилцдаг одоо гэр бүлийн хайрын хосны ажлын найз нөхдийн те ямар ч харилцаан дээр ямар нэгэн асуудал байгаа бол тэр харилцааны асуудлыг шийдэхгүй бол яадгүй хэрэг тухайн зүйл нь асуудал болж эхэлдэг. Тэгэхээр магадгүй хайрын жил гэсэн мөртөө магадгүй нэг гэр бүл ингээд бүр салх дээрээ тулаал эсвэл одоо бүр ингээд тэг ер нь ингээд нэг тийм хоорондоо маргалдаад бай гэж бодъё л доо. Гэтэл энэ чинь хайрын жилгээстэй гэж тэгээд өгдөг. Гэтэл энэ нь одоо эсрэгээрээ юу гэсэн утгатай юм бэ гэхээр энэ харилцаан дээр асуудал байна гэдгийг чинь тодтогч гарч ирж байгаа. Тухайн одоо харилцаанд асуудал магадгүй өмнө ингээд тухайн зүйл дээр хинж ярьдаггүй ингээд чимээгүй өнгөрөөд ирсэн зүйл сүултээ бүр ингээд хин хэмтсгээ байгаад ингээд ил гарч ирэх гэсэн. Тэгэхээр тухайн харилцаан дээр асуудал байгаа бол энэ харилцаан дээр байгаа асуудлаа шийдээл гэдгийг хэлээд байгаа. Тийм учраас тийм хэрүүл явагдаад байгаа. Хэрүүл явагдана бид нар хоорондоо зөрчилдөд нэгнэ гэдэг чинь тэрийг тийм асуудал байгаад энэ асуудлыг шийдэхин төлөө хинчил одоо тийм биз бие биентэйгээ муулах зортой байгаа тий. Тэр чинь одоо их тийм хүнд одоо тийм сөрөгийн нэрэг шүү дээ. Тэгэхээр
асуудал байна. Энэ асуудлаа шийдэх дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр хандлага бид нэг өөрчлөлт хийх юм бол энэ жилийнхаа гол төвцийг тэр гол ойлгох гэдэг зүйлийг ойлгоод бүгдээрээ одоо өөрчлөлт хийж эхэлнэ гэсэн үг байна. За тэгээд хэрвээ ямар нэгэн хайр дурлал одоо тэгэл манай одоо юу гэдгийг гэр бүл харилцаа хэврээл байна дөө ч юм уу гэж магадгүй. Гэхдээ заримдаа яадаг юм бэ гэхээр энэ хайрын жил маань тухайн хүн өөрийгөө хувь хүний зөв хайрлаач гэдэг бас мессежтэй жил байдаг. Тэгэхээр яадаг юм гэхээр ялангуяа эрүүл мэнд дээр асуудал үүсэх ч юм уу, ерөн сэтгэл гонсгор явах ч юм уу те. Ингээ нэг өөртөө итгэлгүй байдал улам нэмэгдэх. Эсвэл нийгмээс магадгүй өөрийгөө хэтэрхий тусгаарлаад байгаа ч гэдэг юм. Ер нь нэг тийм нэг ямарваа нэг зүйлд гондох гэдэг нэг тийм нэг сэтгэлзэн тийм зүйлсэд байгаа гэвэл энэ нь цаагаараа юу гэсэн үг юм бэ гэхээр өөрийн чинь хийж байгаа зүйлсүүд өөрийгөө яг хайрлах энэ яг өөрт чинь хэрэгтэй зүйлсүүд хийгээд байгаа мó үгүй мó гэдгийг чинь харуулах гэдэг. Үүн дээрээ шийдвэр гаргаач гэдгийг хэлээд байгаа гэсэн. Тэгэхээр өөрийгөө зөв хайрлна гэдгийг илүү гүнзгий зөв ойлгоод энэ тал дээрээ одоо ямарваа нэг одоо шинэ даатал хэрэгжүүлэх те шийдвэр гаргах хэрэгтэй зүйлүүд дээрээ шийдвэрээ гаргаа гэсэн үг. Одоо нэг тийм одоо муу дадласаа сална, адгүй тамхинаас гарах тий ер нь нэг тийм муу зуршлаасаа бас салах үед ч бас энэ зүйл дээр гарч ирэх бас магадaltaй байдгийн шүү. Тэгэхээр энд одоо зүйлийгээ бүгдээрээ зөв ойлгох хэрэгтэй. За тэгээд ямар ч харилцааг сайжруулах нөхцөл хэлээ тэрний үнэхээр хувь хүн өөрөөсөө шалтгааллах зүйлс дээр хариуцлагатай байгаад үнэнч байгаа тий нээлттэй байгаад тууштай эсвэл одоо магадгүй би одоо юу гэх нөхөртөө их нэртэй эсвэл найзтай ч юм уу ингээд яг өөрийнхөө одоо эсрэг талд байгаа тэр хүнд өөрийн зүгээс одоо шалтгааллах одоо зүйлсүүдийг хийгээд тэгээ яг тухайн хүндээ зориулсан тэрхүү сэтгэлийг гаргах юм бол тэр нь нөгөө төр харилцааг тортох хамгийн том бүр хүчтэй бараг засламж болчдөг ингээд тэрхүү харилцаа одоо эрэг тал руугаа эргэх тэр яг хүчлийн тэр зэгийг хийж чаддаг зүйл шүү гэж хэлээ. Тэгэхээр одоо юу гэдгийг нөхөр нь ингээл нэг гадуур явах дургуй ч юм уу тийм байхад нь тэгэл өөрөө явах дуртай болоход тэгэл нөхөртөөгөө ингэмээрэн гэж нэг айгу хүчилчээ ч юм уу гэсэрнээ эргээгээд нөхрөө барилдах зүйл хийхгүй гэж болж бүгдээрээ. Тэгэхээр яг тэр нөхөртөө зориулсан нөхөр нь юунд дуртай илээ яадаг үлээ эргэж сайн бодож аваад яг тэр хүндээ л зориулсан тэр сэтгэлийг яг тэр яг юунд дуртай байдгийг нь бодож аваад тэр зүйлийг нь хийж өгөх юм бол харилцаагаа жинхнээсээ тортож байна гэсэн. Их нэртэй, ахтай, ээжтэй, аавтай тий хин ч ээж болно гоё найз нөхөд хуучин ажлыг чинь газрын сайн танилуд ч ээж болно. Хоёросоо хэн байгаа нь хамаагүй. Таны эсрэг зүгээс таны өөдөөс хараад тэр харилцах тэр хүн зөвхөн тэр хүндээ зориулсан харилцааг сайжруулах тэр хүндээ зориулсан сэтгэлийн ямар нэг зүйлийг үйлдэлээр хийх нь яг тухайн харилцааг маш сайн одоо зөв тал руу одоо эерэг болгож ерөөсөө юм нэг нөгөө өсөхт одоо тэр цэгийн одоо мөчлөгийн тэр гол цэг байдаг гэсэн үг шүү манайхаа. За тэгээд бас нэг анхаарах зүйл нь юм байдаг. Салалт ч юм уу те эсвэл онцгой зүйл боловч гэхдээ бүх зүйл циклтэй. 4 өдрөл маань 4 өдрөөрөө ээлжилдэг те өглөө боллоо орой болдог бид нар удаж амраа дахиад шинэ өдөр эхэлдэгтэй адилхан ямарваа нэг зүйл эхлэлтэй төгсгөлтэй байдаг. Тэгэхээр магадгүй ямар нэг харилцаа дуусаж байгаа бол тэгээд энэ 6 гэсэн тоон дээр дууссан байх юм бол яадаг вэ? Ер нь энэ юу гэсэн үг юм бэ гэхээр тэр харилцаа дуусах ёстой болоод тэр харилцаа дуусчихдаг. Тэгэхээр энэ зүйл дээр бүгдээрээ хайрын харилцаа дуусч исэн ч энэ маань одоо өөрийн гэсэн нэг тийм циклийг бүтээгээд таны амьдралд нэгэн одоо нэг сургамж дурсамжийг бүтээгээд явлаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэсэн үг ээ. За ийм байдаг шүү. За ингээ сайхан хайртайгаа гэр бүлийн харилцаа ч юм уу тий гоё ер нь одоо сингл байсан ч гэсэн бусад бас харилцаануудад тортож болно. Ингээ харилцаан дээрээ маш их анхаарад өөрийгөө хүртэл зөв хайрлаад ингээд их гоё юм нэг эрэгч юм шиг дунд юм шиг гэтээ нэг л юм нэг өөрт гоё таашаалтай бас ч идэг өнгөрөх гээд байдаг яг сэтгэл гонсгор гэхээс илүүтэйгээр энэ зүйлийг өөр тийш нь одоо эргүүлж болно. За ингээд сэтгэлзүйтэй холбоотой баахан ийм зүйлсүүд яваад өнгөрсөн чинь дараагийн 7 дугаар жил. За 7 гэхээр юу гэсэн үг юм бэ гэдгээр яг энэ дээр бичсэн байгаа нь clarity буюу spirituality гэж бичсэн байгаа. За ер нь бол ийм нэг тодорхой байдлыг бий болгохыг хорвоо ертөнцийн биднээс шаарддаг тийм цаг үе байдаг.
За тэгээд нэгэн бас нэг тийм сүнслэг жил байдаг. Тэгэхээр яагаад энийг ингэж хэлээд байгаа юм бэ гэхээр сүнслэг гэдэг зүйлийг эхлээд тайлбарлавал яадгийн гэхээр тухайн хүний хувьд магадгүй өсвөр насны хүүхдэд хүртэл үзсэн. Тэгэхээр ингээд нэг юм нөгөө оршихуй юу, эс оршихуй юу ч юм уу те нэг тийм нэг айгу гүн асуултыг гаргаж ирэл эсвэл хит эмороо ч юм уу эсвэл нэг амьдрал нэг юм хүнд зүйл тохиолдол те тэгээд байх юм бол яадгийн бэ гэхээр тэр хүний амьдралд нийтлэг утгаараа цэвэрлэгээ явагдаж байна гэдэг болох хэрэгтэй. Тэгэхээр магадгүй миний амьдралаас одоо явах ёстой хүн явдаг гэсэн үг байхгүй юу? Бас энэ 7-гийн жил дээр хүн нь байж болно, магадгүй байраас олж болно, бит зүйлсүүд өөрчлөгдөж болно. Би өөрөөсөө ингээд өмнө дуртай байсан зүйлсүүдийг би гинт дургу болоод би тэр зүйлсүүдийг өөрчилж болно. Гинт стилээ өөрчлөе гэдэг шал өөр болоод гарч ирэл тээ ингээд. Ер нь нэг тийм нэг дотоодосоо нэг гүн асуултуудыг асуудаг тийм жилүүд байдаг. Тэгэхээр хүн өөрийн дотоодоос тийм гүн асуултуудыг асууад ирэхээр яадгийн ихээр нөө сүнслэг ертөнцийн юм руу яваад орчих. Тэр сүнслэг ертөнцийн юм руу яваад орохоор яадаг вэхээр заримдаа нөгөө нэг бидний мэддгээр гэдэг юм одоо зурхаач дээр очиж уулзах те би ер нь яг яах гэдэг юм. Миний одоо сүнсний зорилго энэ хорвоо төрсэн зүйлийн утга учир нь юу юм ч гэдэг юм уу. Эсвэл магадгүй нэг астрологи нэг сүнслэг юм дал ертөнцийн талаар сурыг гээд сонирхол татагдаа сурч болно, хийж болно. За ингээд нэг дотоод сэтгэлийн дуудлагаас сонсхийг маш их хичээж болно. За ингээд гүн асуултуудын хариултыг олохыг хичээж эхэлдэг ч гэдэг юм уу. Ийм байдлаараа тухайн жил маш их юм сүнслэг одоо жил байдаг. За нэг бол судалгаа маш их хийж эхэлдэг. За мэрэгжил сонгох гэж эсвэл юу гэдгийг эртний ажил хамгаалах гэж гэдэг юм уу. Тэгээд судалгаа гэдэг зүйл маань өөрөө юм руу гүн явж ордог зүйл байхгүй юу? Тэгээд дээрэс нөгөө хэрэгтэй хэрэггүй зүйлсүүдийг маш их одоо ингэж ялгаж салгадаг. Энэ надад хэрэгтэй, энэ хэрэггүй. Энэ миний хийж байгаа сэдв дээр хэрэгтэй, хэрэггүй. Ялгаа явагдаад байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйл маань бас цэвэрлэгээ буюу ингээд нэг зүйл рүү гүн төвлөрөөд бусад хэрэггүй зүйлсүүдийг гаргаж хайж байгаа мэт ийм зүйл болдог учраас судалгааг хүртэл одоо энэ цэвэрлэгээний зүйлийг гэж хэлээд байгаа. За ингээд судалгаа хийх, за өөрт хэрэггүй харилцаа, дадал, итгэл үнэмшил, за бит зүйлсүүд, за мөн татагдмал энэ хэрэггүй бодлоо тархинд чинь эргэлдээд байгаа бол эдгээр зүйлсүүдийг хаях хэрэгтэй. Бүр хаях хэрэгтэй. Өөрийн бүр биш олгоод бүр ингээд өөрийн бүр далд ухамсараас хүртэл бүр ингээд арчиж хаях хэрэгтэй. Тэгэхээр ийм зүйл болж иж энэ 7 гэдэг том нь өөрийнхөө одоо шин чанар утгыг биелүүлээд байгаа маа. Яагаад юм бэ гэхээр нөө 8 9 гэдэг дараагийн жилүүд маань бид нар үр өгөөж хүртдэг жилүүд учраас яаж юм гэхээр энэ 7 гэдэг жил жоохон заримдаа нөгөө хүнд хэцүү гэж яг хүмүүс дийлэнхтэй орчуулдаг. Гэхдээ хүнд хэцүү гэдэг талаас нь энэ надад хэрэгтэй зүйлсүүд яваад байгаа шүү гэдгийг л бүр маш сайн ойлго. Одоо хэрэггүй эгонуудаа хаях хэрэгтэй. Бүр ингээд нэг дотроосоо заримдаа ингээд хүн чинь бүр өөрийнх нь бүр тийм сүнсний эго хүртэл өөхөх тийм тохиолдол явдлууд байдаг байхгүй. Тэгэхээр бүр ингээд би физиолог бүх юм зүгээр мөртлөө ингээд нэг дотроосоо ингээд өгч байгаа юм шиг санагдаад байгаа ч юм уу тийм бол санаа бити зоорой та галзуураагүй юу явагдаад байна гэхээр тэнд эгоны өгөлт явагдаад байгаа. Тэгэхээр ийм зүйлсүүд хүртэл явагдах боломжтой буюу цаад утгаараа энэ нь өөрөө юу юм гэхээр цэвэрлэгээ явагдаж байгаамаа гэсэн. За мөн бас нэг 7 гэдэг том маань бас нэг тийм нэг айгуу тийм карматай гэмээр юм уу? Тэгэхээр энэ нь ямар утгаар хэлж байгаа юм хэрэг? Заримдаа бид нарын өмнө дуусгаагүй ингээ нэг за дараа нь бол энэтэй яг одоо би яаж одоо уулзраа болох юм мэдэхгүй юм ч юм эсвэл чимээгүй би ч гэсэн чимээгүй байж игээд авчихсан зүйлсүүд байдаг. Тэгэхээр тэр өмнө ингээд хойшлуулсан байсан зүйлс эргээд бид нар ингээ нүүрэн дээр бүр ингээд чи энийг хойшлуулсан энийг чи мартсан байсан уу чи яа гэдэг бидний нүүрэн дээр ил гараад ирдэг заяа. Тэгэхээр тиймэрхүү зүйлсүүд ингээд гарч ирээд одоо тухайн хүнийг энэнтэй чи нүүр тулах хэрэгтэй байна. Тэгжээ чиний амьдрал урагшаа хөдлөх гээд байна гэдэг зүйлийг хийж байгаа юм шүү. Тэгэхээр тухайн зүйлтэйгээ нүүр тулах одоо цаг нь болжээ гэдгийг ойлгоод дарайл гаргахаа заяа. За тэгээд яг нь тухайн зүйлийг заавал бид нар шийдэж ш тухайн хүний амьдрал урагшаа хөдөлж байдаг учраас дээрэс нь дараагийнхаа жилүүдийн үр өгөөчийг хүртэх тэр бүр томоос том хаалгыг нээдэг учраас энэ жил маань ийм утга учиртай байдгийн шүү. Цэвэрлэгээ явагдана. За тэгээд сүнслэг жил байдаг байх нь байна. Тэгээд энэ бүгдээрээ юу хийгээд байгаа юм гэхээр тодорхой болох гэдэг гэсэн. Бид нар өөрсөндөө ч тэр бусад хүмүүс ч тэр хорвоо би ерөөсөө өөрийнхөө яг юу хийсээд байгааг яг одоо мэдлээ гэж байгаа юм шиг одоо
тэгж ингэж өөрийгөө гоё өнгөж гаргаж ирэх чилээ гэж ойлгоорой. Тэгэхээр ийм жил байгаа бол магадгүй сэтгэл санаанд бас докторгүй ч юм уу яхаа мэдгүй ч юм эсвэл янз бүрийн зүйлс ер нь ингээд тохиолдоод байгаа бол цаагаараа юу явж ийн вэхээр яг хүн өөрийнхөө сүүдрийг харахад хэцүү байдаг. Тэгэхээр хэн нэгэнтэй энэ зүйлийг ойлгох хүнтэй ярилцаад үзээрэй. Маш их хэрэг болно шүү. Энэ жил та нарын маань хувьд яах нь их сүнслэг жил байх нэ. Өөрийнхөө оршихуй юу эсвэл оршихуй яг яаж орших уу гэдэг тийм гүн асуулттай жил байдаг байх юм байна шүү гэдгийг хэлье. За тэгээд ер нь бол энэ жил нэг тийм стресс өндөртэй байгаад байх юм бол дотоод өөрийн сэтгэл зүрээгөө өнгөх цаг нэгэнд болж гэдгийг хүлээн зөвшөөр. Өөрийн дотооддоо тий өөрөө өөрөөсөө цухтаасан зүйлсүүд хүртэл байдаг. Тэгэхээр тэр зүйлтэйгээ одоо бүгдээрээ нүүр тулах цаг нь болсон байна. За тэгээд хүний дотоод сэтгэл зүй оюун ухааны тэлэлт явагдана. За мөн найз нөхөд өөрчлөгдөх, хүрээлэл өөрчлөгдөх, ямар нэг харилцаа байхгүй болох тий. За гаднах биеийн зүйлс дээр хүртэл биднэрт өөрчлөлт гардаг. Жишээ нь нүүж болно, машинаа сольж болно. За гинт нөгөө нэг юу гэдэг минималист болно гэж ингээл хамаг юм хаяалч гэдэг юм ингээд энэ юу явагдаад байгаа гэхээр ерөөсөө тухайн хүний амьдрал цэвэрлэгээ, юун дээр цэвэрлэгээ явагдах хэрэгтэй байна тэр зүйлийг хорвоо зүгээр авчиж гэдэг. Тэгэхээр өөрийн чинь нөгөө нэг бид нар тухлаг бүстэй хит автаад ирэхээр ингээд нөгөө энд байсан юм маань хайчч байгаа нэхэд гэдэг байхгүй. Гэтэл хорвоо нэг чинь арчиж танд хэрэггүй болсон байна гэд ингээд өөрийн чинь байгаа тэр тавтамжаас энэ зүйл хэрэггүй гэд хаях гэдэг юм гэсэн үг. Тэр гоё дараагийн тэр үр ашгаа харин хүртгэхийн тулд хэрэггүй зүйлсүүдэд зөрөгтэй хаяад өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд энэ цэвэрлэгээ гэдэг зүйл маань бидний дотоод сэтгэл зүй оюун ухаанд явагдахаас гадна яадаг байх нь бидний биет материалын зүйлсээр хүртэл цэвэрлэгээ явагддаг байх юм шүү. Тэгээ энэ нэгцийн мэндээ бид нар ямарваа нэг зүйлийг бид нар өөрсдийн амьдрал тодорхой болгож байгаа юм шүү. Тэгэхээр энэ жилдээ ерөөсөө битгий бууж өгөөрэй. Юм маш их удаан болцсон юм шиг санагдана. Юмнаас хаягдсан юм шиг мэдрэмжүүд төрдөг. Санаа зовлтгүй. Ардан гараад ирэх юм бол нөгөө нэг нар солонгоч нь хүлээж байгаа гэдгийг би бүр баттай хэлнэ. Миний хувьд ч гэсэндээ яг юм 7 гэсэн тоотой жилүүдэд бодоод үзэхээр яг ямар жилүүд байна гэхээр надад дандаа юм чухал шийдвэрүүдийг гаргах тэр тухайн мөч үед маань байсан байгаад байдаг. Одоо би яг ингээ те эрүүл мэнд юмаа бодох юм бол би яг яах ёстой бүр ингээд өөрийнхөө амьдралыг хараач гэдэг тийм одоо утга учирыг хорвоо ертөнц маань бүр ингээ нүүрэн дээр ил гаргаж ирдэг. Тэгэхээр заримдаа бид нар мэдээж энэ зүйл маань одоо хүнд байдаг. Яагаад гэвэл ингээ нөгөө нийгэм маань нэг зүйл хэлдэг. Бидний аав ээж бас магадгүй уламжлаад ирсэн одоо хүмүүжил ч юм уу юу байдаг ингээд маш олон зүйлээс хамаарад бид нар нэг одоо ундрам гэдэг хүн А зүг рүү явж ах хэрэгтэй гэсэн чинь миний сэтгэл зүй намайг Б зүг рүү дуудаад ээж болдог. Тэгэхээр би энэ дээр шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн. За яг А руу явах зөв юм уу? Би яг энийг хүсээд байгаа юм уу? Үгүй юм уу? Тэ? Энэ надад хэрэгтэй юм уу? Тэгээ би энийг хийснээрээ яг ямар үр өгөөжийг бас бусдад өгөхгүй байгаа юм тий. Ер нь ингээ нэг тийм их гүн асуултуудыг бодох хэрэг гардаг шүү. Тэгээд санаа зовлтгүй гэсэн үг. За тэгээд дээрэс нь миний тэрний өмнөх одоо 7 гэсэн жил дээр юу явагдсан гэхээр гэр бүл маань салж исэн. Тэгэхээр ингээ нэг дуусаад хэрэггүй болоод ингээд тийм өөрчлөлт маш их том өөрчлөлтүүд явагддаг шүү. Бас мөн нас оролтууд ч гэдэг юм уу бас тодорхой хэмжээгээр явагдаад байдаг юм а. Тэгэхээр санаа зовлтгүй энэ хорвоогоос бидний энергитэй одоо зэрэгцэж оршихгүй тийм зүйлсүүд холдож байгаа гэдгийг ухаараарай. Тэгээд өөрөө өөртөө хайрыг илгээгээрэй гэж хүсье, бууж өгч болохгүй шүү. За 7 гэдэг тоо нь ийм утга учиртай байх тийм. За ингээд 7 гэдэг тоо дээр ер нь ингээд нэг сэтгэл зүйн үед бас уйлж мөйлцэн ингээд тий нилээ ингээд маш их зүйлсийг бид нар сэтгэл зүгээсээ хүртсэн. За тэгэл завгүй яваад магадгүй ингээд бит зүйлсүүд дээр хүртсэн. Ингээд энэ зэрэгтэн зэрэгтэй юм гэсэн нэг маш их тийм зүйлийг хийсний дараа яадгүй гэхээр та нар орон зайгаа цэвэрлжтэй гэсэн. Өөрийнхөө оршихуй орон зай, энергийн орон зай, тий оюун ухаан, бүр сэтгэл зүй ингээд маш ингээд өөрт хэрэггүй ачаануудаа гаргаад ирсэн чинь яаж юм гэхээр 8 дээр яадаг гэж манайхаа. Мөнгөний урсгал болон манифесттэй холбоотой юм жил байдаг. Тэгэхээр яг одоо нэг ганцхан энэ дээр ашиг орлого гэж бичиж болохгүй байхгүй юу? Мөнгөний урсгал гэдэг манайхан сайн бодоорой. Энэ бол үр өгөөж үр ашиг орлого. Энэ материалын тал дээр юм байж болно. Гэхдээ манифест гэдэг нь за манифест гэдэг нь яг яагаад манифест гэж бичсэн бэ гэдгээр бид нар чинь нөгөө нэг одоо манифест хийгээл ингээл янз бүрийн одоо зүйлсүүд хийж байгаа штэ бичиж ийн нөгөө нэг гоё мөрөөдлийн самбар бүтээж ийн те ер нь ирээдүйд би юу хүсэж байгаа юу би болохыг хүсэж байгаа ингээд төсөөлөлтөд хүртэл бодож ийн. Тэгэхээр энэ зүйл нь яагаад байгаа юм бэ гэдгээр энэ 8 гэдэг
жил нь биднэрт за чи одоо яг ийм хүртэх хэрэгтэй. Нөгөө нэг гэсэн одоо жил дээрээ бид нар ямар үр суулгасан энэний үр өгөөж нь байна. Энэ юм аа. Гоё алимны бид нар гоё үр тарьсан бол нөгөө мод маань биднэрт алимаа өгнө шүү дээ. Гоё орж юмс одоо юу бидэнтэй гоё цэцэг маань нөгөө гоё цэцэг маань цэцэглээд ингээд бидний одоо тэр хүссэн хүсэжсэн тэр сайхан одоо зүйлсүүдийг өгдөг жил байгаа маа. Тийм учраас манифест буюу бид нар юуг хийж бүтээх гэж зорьсон тэр зүйл маань ирдээ шүү гэдгийг хэлмээр байгаа маа. Тэгэхээр 7 дээр яах нь болж өгвөл сайн цэвэрлэгээ хий. Болж өгвөл бүр сайн цэвэрлэгээ хий. Сэтгэл зүйтэй холбоотой тийм гаргасан бол түүнтэй холбоотой бүр материалыг минь олж байгаагаа хай. Тэгэж бүр сайн чадах юм бол 8 гэсэн жил дээрээ та нар маань хороогийн сайн сайхан аз жаргал тэр амьдрал тэлэлтийг бид нар хүсдэг байхгүй. Бид нар яг энэ дээр одоо юу гэдгийг амжилт гэдэг зүйл маань хүн болгоны хувьд өөр байхгүй. Тэгэхээр гэтээ энэ маань өөрөө бид нар зүгээр тэлэлт хүсээд байгаа байхгүй юу? Бидний амьдрал тэлэлт хүсдэг. Тэгэхээр энэ тэлэлт гэдэг зүйл маань яг нь 8, 9 тий. Ер нь 8 гэдэг жил дээр хамгийн их явагддаг шүү. Тэгэхээр аль болох цэвэрлэгээ хийгээд байвал яг нь томаа шиг орж ирэх юм шүү. За ингээд ийм байдаг учраас за санхүү мөнгөний холбоотой жилээ гэж бичсэн байгаа. За 9 жил буюу 1-9 жилийн энэ бүхэл бүтэн нэг юм том цикл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ том циклийн хамгийн ихээр материалын тал дээр өөр өгөөж өгдөг жил нь 8 гэсэн жил байдаг юм аа. За ингээд тухайн хүний карьер, ажил, бизнесийн ашиг орлого дээрдэх тий дээршлэх, эд баялаг нэмэгдэх, амьдралтанд тэлэлт явагддаг жил. За тэгээд өмнөх жилүүдэд юу тарьсан түүнийгээ хураадаг жил юм байна. За материалын тал дээр маш их юмсууд нэмэгддэг байх нь байна. За тэгээд карьерийн амжилт амьдрал тийм тогтвортой болох. Бас энэ их чухал. Одоо тийм хүмүүс ингэдэг л дээ одоо бас ингээд нөгөө мөнгөний урсгал, ашиг орлого гэх хэлчихээ. Би өөртөө тэр бүмтэн болох юм ч гэдэг юм уу. Тэ ингээд нэг өөрийн тэр нэг яг хуу мэдээж хүн бид нар хинчгэл гэсэн тийм зүйлийг мөрөөдөж болно. Тэр ерөөсөө асуудал биш. Хамгийн гол нь нөгөө нэг би өмнө ямар байж байгаа би ямар зүйл рүү үнээр шилжсэн бэ гэдгийг харах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ингээд их бодтойгоор хараарай л гэж хэлээд байгаа. Магадгүй өмнө нь би юу гэдгийг цагийн 1000 төгрөгийн ажил хийдэг байсан бол би цагийн магадгүй би 1500 2000 ч юм уу эсвэл 3000 төгрөгийн тийм ажилд орлоо гэж бодъё. Нийт утгаараа магадгүй миний цалин 100,000 төгрөгөөр эцсийн дэндээ ч юм уу тийм ингээд 100,000 төгрөгөөр нэмэгдлээ. Тэнгууд хүмүүс нэг 100,000-аар нэмэгдсэн ч гэдэг юм уу гэж бодоод байдаг. Гэтэл яг деталь их зөв бодоод үзэх юм бол яах нь нэг цагийн 1000-аас 3000 руу шилжинэ гэдэг маань хэд дахин үржүүлсэн бие бодоод үзье. Тэгэхээр ингээд нэг юмыг битээ бас гэсэн үг. Тэр хорвоогоос өгж байгаа зүйл талархалтай хандаа тэрийг нь барьж аваад өчөө илүү бай. Дараагийнхаа одоо жилүүдийг те бид нар улмал илүү өгөөчтэй болох нэ штэ. Тэгэхээр магадгүй өмнө нөгөө нэг амьдрал нь докторгүй байсан, байнгын нүүж явж идэг байсан бол магадгүй нэг тийм яг за яг энэ чинь үнэхээр яг нэг сэтгэл амгалан сууршиж болох нэ гэдэг газар очиж болно. Ерөөсөө амьдрал тогтвортой болж байна гэдэг маань тэнд аюулгүй байдал, сэтгэлийн амар амгалан ингээд маш их зүйлсүүдийг хүнд өгдөг байхгүй. Тэгэхээр ийм зүйлсүүд ч болох боломжтой шүү гэдгийг маш их хэлмээр байна. За тэгээд хувь хүний хүч эрх мэдэл дээшлэж бас болдгоо. Тэгэхээр одоо юу гэдгийг магадгүй би зөвхөж байж яснаа менежер болох ч тийм ингээд ахиад байна шүү дээ энэ чинь бас. Тэгэхээр ийм зүйлсүүд болд юм шүү гэдгийг хэлье. За тэгээд энэ дээр бас ингэсэн байгаа. Мөн тэтгэвртэй гарах болон зодог тайлбарна гэдэг. За яагаад тэтгэвртэй гараад зодог тайлбар нь амар орчоо? Энэ яагаад юм бэ гэхээр тэтгэвртэй гарна гэж та нар боддоо. Тэр хүн өмнө бүр ингээд 30-40 жил ажиллаад ажиллана гэдэг чинь тэр хүн ингээд цаг заваа бүр ингээд зориулаад өдрийнхөө 8 цагийг тухайн зүйлд одоо зориулаад идэв гэсэн байх нь шүү дээ. Тэгэхээр тэтгэвртэй гарна гэдэг нь одоо тэр хүн яаж юм? Би одоо хүссэн юм хийн. Эсвэл яг нэг нөгөө нэг одоо бөхчүүд ч юм уу урлагийнхан ч юм уу ингээд нөө зодог тайллаа гэж ингэдэг те. За энэ зодог тайлж байгаа зүйл маань яаж байгаа юм бэ гэхээр тухайн хийжсэн ажлаараа дамжуулаад магадгүй өөр хүмүүс ч юм уу маш их анхаарал хандуулдаг ч гэдэг юм ингээд өөр юм лөө анхаарал хандуулдаг гэсэн бол одоо би тэр цаг хугацаа тэр бүх зүйлийг өөртөө зориулж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд өөр утгаараа тэнд бас ингээд дэвшилж идэг. Өөр утгаараа бидний амьдрал доктортой болох зүйлсүүд байдаг. Өөр утгаараа би одоо яг жинхэнэ өөртөө би зориулж шийдвэр гаргана. Энд чинь юу юм гэхээр тэлэлт байхгүй амьдралын тэлэлт.
үр өгөөжөө хүртэх гэдэг зүйл ихгүй. Тэгэхээр энэ зүйлсүүд маань 8 гэсэн тоон дээр ороод байгаамаа гэдгийг зөвөр ойлгоорой. За харин энэ дээр анхаарах нэг зүйл нь юу вэ гэхээр өөрийн хүсэл мөрөөдөө юу болохыг мэдэхгүй. Эргэлзээтэй байгаад байх юм бол хорвоо бидэнд яг тийм байдлыг ингээд тойл мэд бидний өөдөөс тусгаж харуулдаг. Тэгэхээр амьдралд нь юу гэдгийг энэ жил дээр өстэй нэрээ орлого олно гэсэлтэй юу ч алга малга ухааны юм бодоод байх юм бол өөрөө амьдралдаа юу ихээ хүсэж байна тэ одоо тэр хүсэж байгаагаа мэдж байгаа мó нөгөө нэг анхны нэг гэсэн жилээ бодоод үз юун дээр одоо үр суулгалаа гэдгээ жоохон анализ хиймээр байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр амьдралын урсгалыг дагаж гэдэг юм өөр хэн нэгний хүссэн байдлаар амьдарч ирсэн бол яг тэрний чинь толин тусгал ирдэг гэсэн үг. Тэгэхээр ингээд 8 гэдэг тоог бас нэг бодлын ингээ харах юм бол яг хоёр адилхан ингээ бүрэнхий дээр дараа байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь одоо юу гэх ингээ нөө нээсэн байгаа тойл гээд баг ингээд ойлгох юм бол юу чинь би нэг тийм эргэлзээтэй нөхөр байвал хороо дэлхийн намайг яг тийм зүйлийг өөдөөс маань харуулж идэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө ийм л байна да хонгор мэн гэж ингээд чиний өөдөөс чинь харуулчихж байна л гэж ойлгоорой заа ёо. Тэгэхээр зарим зүйлсүүдийг бид нар хүлээн зөвшөөрөх хэрэг гарна тэрийг маш гүн ойлгож чинь. Гэхдээ ийм байж яах нь бид нар дараагийн одоо архиц дэвшилтэй шилжилт рүүгээ ордог байх нь шүү дээ. За тийм учраас өөрөө юу ихээ шийдэх хэрэгтэй. Шийдэхэд бол эрэл хайгуул хийж эхлэх хэрэгтэй тий. Өөрийн сонголтыг илүү хүчтэй гаргаж сурах хэрэгтэй. За ийм жилүүд болдог байх нь. За тэгээд амиа бодож болохгүй. Амнаасаа гаргаж би үгс болон амлалт өгөхдөө болгоомжтой бай. Яагаад тэгэхээр 8 гэдэг тоо маань нөгөө нэг үр ашиг хүртээд гэдэг юм ингээ магадгүй бас тэр зүйлээ хүртгэхийн тулд тэр хүнээс өөр одоо ур чадвар өөр зүйлийг хийх шаардлагатай ингээ тухайн нөхцөл байдлаас хамаарат тийм шаардлагатай болж болно шүү дээ. Гэхдээ яах нь болгоомжтой нухацтай ингээ хөдлөөдөг ингээ хөдөлмөрлөөдөг энэ 8 гэдэг тоон дээр ерөөсөө хөдөлмөрлөхгүй байна гэж байхгүй. Ерөөсөө хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэхээр зүгээр сууж байгаа юу гэдэг нь сурлаанаас мөнгө хожно гэж бити бодоорой манайхаа. Их одоо газардуулгатай ингээ зөв ойлгох хэрэгтэй шүү. Миний ерөн зорилго бол хороо дэлхийн тэр өгөөд байгаа мессежийг бид нар өөрсдөө их буруу ойлгодог. Тэгэхээр энэ мессежийг илүү ингэж ойлгож хүн ингээ нэг зүг чигээ олох тэр дотор нь байгаа маш олон юм нэхий асуултуудыг би аль болох байхгүй болохын төлөө байдаг. Тэгэхээр миний ярьж байгаа зүйлүүд нь дандаа тийм онцлог шин чанартай байд юм шүү гэдгийг та бүхэндээ одоо хэлээд байгаамаа гэсэн үг. За тэгээд бас нэг зүйл нь 8 гэдэг тоон дээр бид нар яадаг вэ гэхээр зээл авч болдог. За тэнгуү зээл авахар чинь нөгөө үр үүсчтэй энэ чи ашиг орлого биш гэж бодоод байдаг. Гэтэл тэр зээл аваад тэр зээлээр яг юу хийгээд байгаа юм бэ гэдэг чинь их чухал. Тэр чинь хөрөнгө оруулалт болчихж байгаа байхгүй юу? Орон сууц авч байгаа мó тий машин авч байгаа мó одоо өөр тавилга мэлэг аваад байгаа мó бизнестэй хөрөнгө оруулаад байгаа мó яагаад байгаа. Тэгэхээр 8 гэдэг жил дээр магадгүй санхүүгийн зардал их гараад иж болно. Гэхдээ тэр гараад байгаа зардлууд чи юу руу хөрөнгө оруулалт ороод байна гэдгийг нь анзаармаар байна. Хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь хад. Тэгэхээр магадгүй юу гэдэг би маш ихээр энэ жил магадгүй яг 8 гэсэн тоон дээр би маш их эрүүл мэндийн энд дээр ч юм уу би тийм зардал гаргасан байж болно. Би маш их зардал гараа зээл аваад ингээ хийгэлээсээ эцсийн дүндээ яачаа гэдэг нэг тийм материалын зүйлс гэхээс илүүтэйгээр би эрүүл мэндтэй эсвэл хин нэгнийхээ би эрүүл мэндэд тийм хөрөнгө оруулалтыг хийх ёстой байсан байж болно. Тэгэхээр тухайн одоо 8 гэсэн тоон дээр байгаа жил дээр мөнгө чинь хаашаа урсаад байгааг сайн хөтөл. Тэгээд тэр мөнгө хаашаа юу руу ороод хөрөнгө оруулалт болоод байна гэдгийг хараа. Хэрэггүй зүйл рүү хөрөнгө оруулалт байгаа байвал яах нь вэ? Бидний л муу байгааг нь шинжихгүй. Тэгэхээр илүү сурах хэрэгтэй юм байна. Энийгээ таны энийг надаа хэрэггүй гэдэг байгаа юм биш үү гэд өөрийгөө босносоо байгаа тэр зүйлс дадал итгэл үнэмшил юмнуудаа хаях руугаа төвлөрчих манайхан заяа. За тэгэхээр 8 гэдэг юу явчихна? Сон явчихна. Манай гэрт тийм байдаг шүү манайхан заяа. Тийм учраас яах нь хяналттай байгаараа юунд хөрөнгө оруулж ийнэ? Түүнийхээ өгөөжийг хүртдэгэ гэсэн. За тэгэхээр энийг сайн бодцоорой манайхан. За ингээд 9-ийн тоон дээрээ бүгдээрээ ирлээ. За ямар гоё вэ? За 9-ийн тоо бол миний бас туртай тоонуудын маань нэг байдаг. За ингээд бүхэл бүтэн 1 гэдэг тоогоос ахвалаа бүгдээрээ 9 гэдэг тоон дээр ирлээ. За 9 дээр reflection conclusion гэж бичсэн байгаа. За ерөнхийдөө бол одоо ойлгомжтой ах гэж бодож байна тий. Бид нар дүгнэлт эргцүүлэлтийг хийдэг жилээ. Одоо түрүүн сарнаа маань ярьсан шүү дээ.
9 гэдэг жил дээр бүр ингээм амьдралаа дүгнсэн гэж байгаа байхгүй. Зүгээр ч нэг ажил ч юм уу, зүгээр нэг гэр бүл ч юм яг нэг зүйл төр хийгээд бүр маш их зүйл төр дүгнэлт хийсэн байгаа байхгүй. Тэгээд энэ ч юм байх юм байна, тийм байна, юм байна гэдэг ингээд их зүйл дээр яг зөв дүгнэлтээ хийгээд ирэхээр яаж юм дараагийн одоо үр өгөөж тэр ямар үр суулгах юм ингээд тэгээд тэр нь ингээд хэрэгжээд биечгэд хүртэл илүү амархан болж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ 9 гэдэг дээрээ жил дээрээ явж байгаа хүмүүс маань маш ихээр ерөөсөө дүгнэлт хийн гэж. За одоо тийм гоо дүгнэлт хийн гэж хэлчихгүй чинь одоо шинэ үеийн 24 он дүгнэлтийн жил 9 байлаа гэж бодлоо. Тэгсэн чинь л нөгөө ингээ шаналаад эхэлчихэ одоо. За одоо 1 2 за дүгнэлт хийн гэдэг нэрээ өмнөх жил яалаа илээ төс тас төмпөн шанаа одоо юу хэлэх вүлээ гэд ингээд ерөөсөөч хийгээгүй дүгнэлтээ ч яг ясны дээр зөв хийгээгүй нэг рүүгээ өсөлтгээд дайрч одоо яана энэ ч дараа жишин цикл хэлэх гэж нэ бурхан минь одоо юу илээ яах вэ гэд ингээ явчихваа. Тэгэж юусоо явахгүй шүү. 9 гэдэг тоон дээр байгаа хүмүүс маань аль болох ингээд нэг юм явж байгаа тэр одоо өрнөл байдал нөхцөлтэй ингээд хорвоогийн урсгалыг аль болох даг гэж хэлнэ. Яа гэм бэ гэхээр хүн ажиглалт хийх ерөнхийдөө жил ахгүй да. Эхлээд ажиглалтаа хий. Бид нар дүгнэлт хийхийн тулд юу байгаа мэдээлэлтэйгээ танилцдаг байхгүй юу? Тэнгууд за мэдээж тодорхой хэмжээний гэдэг өмнө жилийн юм болсон тэдний тэр жилийн юм болог бодчихлоо л доо. Гэхдээ энд санхүү рүү болох юм уу яах юм те. За маань яалаа ингээд энэ болгоныг дүгнэлдэг зүйлс нь бүгд өөр ингэсэн одоо өөр хэмжүүртэй өөр зүйлсээр хардаг. Дээрээс нь тухайн хүний итгэл үнэмшил одоо хүмүүжил юу болгохыг хүсэж байгаа гэдгээс маш их одоо тухайн хүний нөхцөл байдлаас цэвэр хамаардаг зүйл. Тэгэхээр яг ингэхээр эхний 6 сард би бол тухайн хүнийг ер нь маш сайн ажиглалт хий гэж ерөөхдөө зөвлөдөг. Яагаад юм бэ гэхээр би чинь юу гэдгийг баг нэг ийм ааш гаргаад идэх юм байна штэ. Манай хүн нэрээ намайг энэ дээрээ ингэж хэлээд байдаг ингээд тийм хүмүүс хүртэл өөрт чинь ямар комент хэлж ийнэ гэдгийг нь анзаар ерөөсөө ажиглалт хий. Ажиглалтаа маш их хийж бид нар маш сайн нөгөө дүгнэлт анализыг гаргаж ирдэг. Бидний логов тарих, ухамсар тарих, сэрүүн багтаа энэ ажилласаад байгаа тарих маань бол анализ хийхэд угаасаа зориулагдсан ерөөсөө л анализыг маш сайн хийж чадна. Тийм учраас өөрийн нөгөө характерын ингээд онцлог нөхцөл байдлаасаа болоод нэг бол ингээд хит ирээдүйд явал, нэг бол ингээд өнгөрснийг бодож шаналал байх гэхээс илүүтэйгээр яг одоо цаг дээрээ байгаад одоо цаг дээрээ их сайн юмнуудаа ажиглалтыг хийвэл илүү зөв байдаг шүү. Тэгээд дүгнэлтэндээ битгий яар. Энэ тухайн жил би нөгөө нэгдүгээр одоо тоон дээр хэлсэн шүү дээ тий. Ингээ яана шүү шинэ мэдлэг стаг гэж ингээ юу ч хамаагүй битгий барьж авч нисээд байгаарэ. Нийлэн явж жилийнхэн төгсгөл дээр тухайн зүйлээ эхэлж болно. Тэгэхээр яаж чана гэдгээр энэ 9 гэдэг тоон дээр хүртэл маш их ажиглалтыг хийгээд жилийнхэн төгсгөл рүү яах нь нэрээ тийм байна гэдээ магадгүй анализүүд маш сайн гүн гүнзгий бүр ингээд яг тодорхой юм шулуун орж ирж магадгүй байдгаа. Тэгэхээр эн чинь бүтэн жилийнх нь өнгө айс гэдгийг маш сайн ойлгоорой гэж хэлье. За тэгээд энэ дээр бичсэн байгаа зүйл унших юм бол хүн амгалан тайван их бодол руугаа дотгошоо болж ирдэг. За аливаа зүйлийн оргил дээд цэг нь бас байх боломжтой. За өөртөө зөв туслахын тулд өөрийн бодол оюун санаандаа анхаарч бодлоо цэгцлэх, өмнө жилүүдэд өгнөх, өөртөө шудраг хандах хэрэгтэй гэдэг зүйлийг хэвчүүлэх хэрэгтэй байх нь. Өөртөө шудраг байна. Өөрийнхөө давуу сул талыг хүртэл хүлээн зөвшөөр, өөрийнхөө хийж чаддгүй зүйлийг бид аюу гэх бусад хүмүүс баг надаас муу юм ч юм уу би гайгүй штэ гэдэг ахын байхгүй дгүй. Муу бол муу. За яа. Тэ муу хоол хийдэг эсвэл юу гэдгийг хэвш цэвэрлэх дурггүй баа. Муу бол муу. Зүгээр энэ зүйлийг би ингээд бид нар хүлээн зөвшөөрснөөрөө одоо цаг дээрээ хүлээн зөвшөөрснөөрөө юу явагддаг юм бэ гэхээр ингээ маш их одоо зөв одоо оюун санаа бүх зүйлс нь яг одоо цаг дээрээ бүх юмтайгаа нийлж нэгдээд ингээ газартаа тэрхээрээ дараагийн зүйлсүүдийг ингээд илүү цэвэр тунгалаг бүрэмнүүдээр харж эхэлдэг шүү гэдгийг хэлмээр байна. За тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бас гарч ирдэг. За зарим зүйлс төгсөн, дуусна, цэгцэрнэ ингээд 9 гэд ингээд ерөөхдөө энэ хүү одоо цикл маань дуусч байгаа учраас яаж юм гэхээр зарим зүйлсүүд дуусна, цэгцэрнэ бас за одоо юу гэдгийг энэ машина баг нэг 10 жил унлаа болий гэж болно. Эсвэл би одоо юу гэдгийг нэг хавар олгол юм хийх энийгээ ер нь болид оч гэдэг юм тий. Ингээ нэг олон жил ингээ нэг бид нар чинь нэг дүлий дүнг царайлаа явцсан хэрнээ
нэг тийм нэрээ би нэг яг юм уу дадалтай юм байна штэ гэд. За энэ ер нь хүмүүсийн хилээд идэг ортой юм биш үү. Тэр мөрнөөсөө салах цаг нь болж ивэл яах нь альва тэр зүйлээ санаа зовдгоо дуус төгсөг бүхэл бүтэн цаашин цикл эхлэх гээд баг чинь. За аялал бас 9 гэдэг жил дээр бас хийгдэх боломжтой байдаг. Яагаад аялал гэдэг юм бэ гэхээр аялаар хүн явахаараа ингээд нэг оюун санаа ингээд өөр тухайн зүйлийг одоо бодож анализ хийхэд илүү их маш их тусалдаг. Тэгэхээр магадгүй ингээд нэг аялалд явмаар санагдах ч юм уу тийм байж болно. Аялалдаа яв санаа зовдгоо. За заримдаа нэг болвол арай нэг юм нэг өөр шинж чанараараа яадаг вэ гэхээр бусад хүмүүс тухайн хүнийг магадгүй маш их дуудаад идэг. Бүр ингээд энэ 9 гэдэг жил дээр бас нэг бол өөрөө өөртөө ингээд цаг гаргаж чадахгүй. За нэг орой ирээл амрах гал үйжсэн чинь хамаатан садан дуудаалч гэдэг юм. Нэг найз нь дуудаалч үнэтэй гол нь чийл байхгүй бол одоо болохгүй байна гэж тэр хүнийг дуудаад иж магадгүй. Тэгэхээр яг юм бэ гэдгээр нөгөө өөрөө өөртөө анхаарал хандуулж чадахгүй ингээд бусад хүмүүс өөрийг нь маш их одоо дуудаад байгаа нь яагаад байгаа юм бэ гэдгээр нөгөө нэг дуусгах ёстой зүйлсүүдэд дуусгаал гээд байгаа гэсэн. Тэгэхээр иймэрхүү шин чанараар хүртэл байж болдгийн шүү гэдгийг анхааруулж хэлмээр байгаа маа. За бас нэгэн байдлаар хэрвээ тухайн хүн нэг л нэг циклдээ эргээд байгаа юм шиг санагдах юм бол ямар арга хэмжээг авах ёстой вэ гэхээр өөрийн гэр, өөрийн орон зай, бүхий л орон зай буюу одоо ажлын, байрны, гэрийн, машины тэг нэг өөрөө чинь ингээ байнгын очиод цагаан өнгөрөөдөг тэрхүү орон зайнууд. За мөн эрүүл мэнд биет зүйлсээ цэгцэлж эхлэх хэрэгтэй, хаях зүйлсээ хаях хэрэгтэй. Бүр ингээ санаа зовдгоо хай. Тэр нэг өмсдгөө нэг олон жил хадгалаад тэгсэн ирнэ яг харахаар дуртай гоё гэдэг ингээд байгаа юм аа. Үнэхээр шударгаар хүлээн зөвшөөрөөд хаюул авч үлдэх гээд байгаа юм яг яах гээд байгаа юм гэдгийг шийдэв. Тэгэхээр тэгжээж нөгөө нэг дараагийн шин зүйлсүүд ингээд амьдралж орж ирдэг учраас дүгнэлт гэдэг зүйлийг ерөөсөө яаж олон аргаар хий гэсэн үг. За тэгээд дээрэс нь 9 гэдэг одоо тоотой жил дээр хүмүүстэй бүү муудалцаа аль болох үйлдэл дээр анхаар. За шин зүйл эхлэх гэж байгаа бол ер нь маш болгоомжтой байгаарэ гэж хэлдэг. Яагаад юм бэ гэхээр одоо жишээ нь хүмүүс нөгөө нэг за компани нэгээд ч юм уу шинэ бизнес эхэллээ гэд. Тэнгууд яг тэрийг ингээд бодоод ингээд анзаараад бүх юм нийлүүлээд харахаар яадгүй хэрэг 9-ийн тоон дээр эхэлсэн байгаад байдаг. Яг нь энэ буруу биш байж болно. Гэхдээ 9-ийн тоон дээр альва шинэ бизнесийг эхлүүлэгч гэдэг юм уу магадгүй бүр ингээд тэр компани байгуулаа гэрчлэгийг авцсан байгаад байдаг. Тэр гэрчлэгээ юм авсан зүйлээс нь нөгөө нэг яг дараагийнх нь одоо жил мэлээс авахлаад нөгөө орлого ашиг орлого гэдэг юм ингээд олигтой байхгүй гэдэг юм дээр яриад байдаг байхгүй юу. Гэтэл төгсгөлийн жил дээрээ гэдэг юм ингээд юм дуусах үе дээрээ тэр зүйлийг эхлүүлэх одоо магадгүй жоохон хүлээж байгаа нэг хэсэг жил дээрээ эхлүүлсэн бодоод арай өөр хэлэх байсан. Тэгэхгүй 9 гэдэг жил дээр эхлүүлсэн эсвэл гэрчлэгээ авцсан тэр зүйл яадаг юм бэ гэдгээр жинхэнэ тэр ашиг орлого өөрийн цэвэр ашиг орлогыг олж эхлэх гэж магадгүй дараагийн 10 жил шаарддаг шүү. Бүр тийм зүйлсүүд үнэхээр байдаг. Тийм учраас яагаад юм бэ гэдгээр нөгөө 9 гэдэг жил чинь өөрөө тухайн зүйлийн үед эхэлнэ болчтой. Гэтэл хорвоо ертөнцийн өөрийнх нь нөгөө хуулиар нь ингээ явахаар дараа жил нэг гэдэг ингэждэг. Тэгэхээр дараагийн 9 гэдэг тоон дээр очиж яах нь бүхэл бүтэн нэг цикл яваад дуусаад тэгээд за одоо гэд нөгөө нэг тийм нэг ашиг орлого юм орж ирдэг байх нь шүү дээ. Нэг тийм байдаг шүү. Тэгэхээр ерөөсөө их болгоомжтой байл гэдгийг хэлээд байгаа маа. Яг нь ингээд аль хэзээний одоо ингээд байгуулагдаад явж байгаа компаниуд байна. Гэхдээ дандаа нэг шинж чанар нь адилхан байдаг. Тэр нь ямар байдгийг гэхээр дандаа нэг тийм нэг сүнслэг нэг тийм компани байгаад байдаг. Тэгээ яг ашиг орлого нь юу вэ гэдэг нөгөө бодит материалын зүйлсээр хэмжиж гэхээр тэр нь нөгөө нэг төлөвсөн зүйлтэй ч юм уу хүрдэггүй. Тэгээл магадгүй зардал гаргаал юм уу хийгээлээд нэг л их дуустгүй ажилтай гэхдээ юм яваал байдаг гэдэг юм уу. Тийм одоо зүйлсүүд хүртэл байдгийн шүү. Тэгэхээр 9 гэдэг энэ аливаа зүйл дуусж байгаа энэ жил дээрээ битгий шинэ компани гэдэг юм уу ингээд бүр цоо шинээр юм битгий ихлээ. Зүгээр ингээд явж ирсэн зүйлүүдийг сэргээх ч юм уу те ингээд ийм одоо шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байна гэдэг тэрийг хийж бас болно. Түүнээс ч бүр ингээд цоо шинээр шүү. Цоо шин гэдэг үгнээ их одоо зөв ойлгоорой манайхан за. За юм байдаг байна. За ингээд үнэлтээ маш сайн хий. Өмнө нь хаана байсан, юу хийж исэн, хизээ биелүүлж чадсан гэдэг эдгээр зүйлсүүдийг хүн мэдэхгүй болоод дараагийн алхмаа ер нь бол хийж чаддгүй, дараагийн зүйлийг харж чаддгүй. Тэгэхээр ерөөсөө л одоо хүссэн үсээгүй энэ 9 гэдэг тоо маань өөрөө
нөгөө дүгнэлтийн жил байдаг. За тэгээд 9 гэдэг тоо маань өөрөө ангараг гаригийн бэлэгдэлтэй үйлдэл дээрээ анхаараа гэд ингээд маш их юм үйлдэлийг одоо шаарддаг тийм одоо бэлэг шинж чанартай тоо баггүй юу. Тэгээд дээрэс нь бусадтай их заадагч гэдэг юм ингээд 9-ийн тоо өндөртэй шинж чанар их өндөртэй ч юм уу яг хүний тодорхой дээрээс нь харахаар 9 гэдэг тоо гарч ирээд яг гэхээр тэр хүн ингээд ер нь л нэгтэй нэг ментор дасгалжуулагч ч юм уу эсвэл нэг бусдад заадаг хүн ч юм уу багш ч юм уу тийм нэг багшийн төрлийн ч юм уу нэлээд тийм сүнслэг шин чанар их өндөртэй гэхдээ юу гэдгийг тэр хүн үйлдэл хийхгүй болвол нөгөө хүний одоо зүйл нь ерөөсөө ингэж бийт болж ингэж гарч ирдэггүй нэг тийм шинж чанартай байгаад байдаг шүү. Тийм учраас 9 гэдэг тоон дээрээ байгаа болвол үйлдэл хийх нь чухал ахны дээрээс нь дүгнэлтээ их зүг гаргах. Дүгнэлтээ зүг гаргачих юм бол дараагийн нөгөө нэг дараагийн шин цикл эхлэх гэдэг штэ. Битгий яар нөгөө нэг яарч бид нар ч нөгөө хөлөө хөлдөдөг штэ. Тэгэхээр өөрөө өөртөө юмд ороод. Тэгэхээр яаралгүйгээр ингээд маш сайн ажиглалт хийж агаад маш сайн анализ дүгнэлт хийж агаад яах нь дараагийн нэг гэсэн одоо тоон дээрээ шинэ бизнесээ эхлүүлэх, цоо шинэ нэмэгдэх, гэрчлэгээ аваад юу гэдгийг хүү хаа гэхэд одоо ер нь л асуудал байхгүй. За ийм байдаг шүү. За ингээд ерөнхийдөө тухайн одоо хүний 1-9 гэсэн энэ циклийн одоо хооронд явж байхад иймэрхүү шинж чанартай зүйлсүүд тухайн хүний амьдралд бий болдог байх нь. Тэгэхээр ер нь бол одоо явж байгаа энэ 24 оноо мэдгээс гадна өмнөх онуудаа бүр ингээд бодоод үз. Тэгээ энэ он дээр ингэсэн юм, нэрээ ингэсэн байх гэдэг анализ дүгнэлтүүдийг хий манайхаа. Энэ тухайн хүний амьдралын ингээд нэг өсөж яваа уруудаад нэрээ энд чинь энэ үед чинь энэ хүн ингээд одсон юм байна. Нэрээ тэр найз маань юу гэдгийг ингээд эргэж гарч ирсэн ч гэж болно тий. Тэгэхээр ингээд янз янзын зүйлсүүд байдаг. Тийм учраас хүн өөрөө энэ зүйлийг бид нар дүгнэж анализ хийж харах юм бол яадгийн гэхээр нөгөө нэг ганцхан ийм нэг материаллык өнцгөөс бид нар юмыг харахгүйгээр хорвоогийн бидрийг хараад байгаа тэр өнцгөөс харчгаар юмд их бид нар хүлээн зөвшөөрөхөд амархан нөгөө нэг сэтгэлзүйд байгаа тэр хүнд ачаануудыг тавьж явуулахад их амархан ингээд нөгөө нэг овооролцсон баахан нэг ардталтан юмнууд ингээд гээд ингээд байхгүй болцдог. Тэгэхээр тийм гой данглаа гаргахад их тус хэрэг нэмэр болдог. За тэгээд дээрэс нь дараа жилийнхаа төлөвлөгөө гаргахад их хэрэг болдог юм суурь зүйлсүүд байгаа юм шүү гэдгийг хэлье. За тэгээд энэ зүйл та нарт маш их хэрэг болох гэж бодож байна. За тэгээд санаагийн манд хэлснээр би өөрөө бол яг тодорхой гэдэг зүйлийг өстой цэвэр нөгөө нэг өөрөө хоббигоор хөгжүүлж ирсэн. Би энэ зүйлийг бүр ингээд 50-д орхи хаяа гэдэж би ерөөсөө энэ зүйлийг би хайж байгаагүй би чадахгүй юм билээ. Яг хөө энэ маань одоо нөө миний дээс бас өнгөрсөн амьдрал хэрвээ яг та нар итгэдэг болч гээд ахын байхгүй ер нь байдаг зүйл. Тэгээ нөө миний өнгөрсөн амьдралуудтай их хамааралтайгаар би энэ зурхай далд ертөнцийн зүйлсүүдийг би ерөөсөө хайж чадахгүй юм билээ. Тэгээд түүнийхээ одоо хийх сүнснийхээ хоббины зүйлийг би хийгээ яваад хөгжүүлсээр аваад өдийг хүрсэн. Бараг хэдэн жил болчихж байгаа юм дээ. Яг ийм далд ертөнцийн талаар яг фэншүүгээс ахуулаад би ингээд бүр сураад яг ингээд илүү ингээд жоохон гүнзгий ингээд мэдлэгээ тэлж гисэн үе болоод ер нь 2009 он бидгийн. Тэгээ тэрнээс хойш явсаар агаад одоо би яг өөрийнхөө нөгөө хувийн бүр VIP гишүүдтэй тийм групптэй байдаг. Тэр групп маань болвол би сардаа 3 удаа бүр ингээд хичээл ордог. За тэгээ тэр хичээл ордог. За хүмүүсийн ямар асуудалтай бид тэр асуултанд нь хариулдаг. Маш VIP гэдэг утгаараа ерөөсөө тэнд тэр хүнийг ямарч одоо нөгөө шүүх ямар ч тийм зүйл байхгүйгээр би чадлахын ярээр тусалдаг. Уулзалтууд хичээлүүд ордог. За тэгээд дээрэс нь би өөрийнхөө VIP гишүүдэд зориулаад би яг надтай ганцаарч гэсэн цаг тоглоод яг өөрийнхөө асуудлуудаар ярих тэр би боломжийг нь олгодог байгаа. Тэгээд дээрэс нь би дэлгэрэнгүй зурхаа хийдэг. VIP уулзалтын дээрээ би зүгээр тодорхой хэмжээд яг тухайн хүн яг ямар асуудалтай байна би тэрэн дээр нь зориулаад би туслах зүйлсийг би ерөөхдөө хилээд өгчдөг байдаг. Ер нь бол энэ зурхай гэдэг маань амьдралын шинжлэх ухаан. Энэ амьдралын шинжлэх ухаанаас бид нар юу авах юм гэхээр бид нар амьдрал өөрийн гэсэн нэг тийм яг өөрийн гэсэн газрын зураг гаргаж авах биш үү гэдгийг одоо би хэлмээр байдаг. Тэгж одоо жишиж хэлмээр байдаг гэсэн үг л дээ. Тэгээд би өөрөө ч гэсэн өөрийнхөө учрыг олох гэж нэлээд л олон жил түнтэр тантар гэж явлаа.
Тэгээд явж явсны эцэст ерөнхийдөө за би ерөөсөө л энэ зүйлийг хийх юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд маш олон одоо бас хүмүүсийн янз бүрийн лонл юмнууд байдаг. Гэхдээ энэ зүйлийг бид нар хүссэн үстэйгүй өнөөдөр материалын ертөнцид амьдарч байна. Бид нар энэ зүйлийг өөрсдийнхөө ойлгодог тийм практик зүйлрүүд бид нар авч буулгаж ойлгох хэрэгтэй байдаг. Ерөөсөө л хүн өөрийн тэр одоо амьдралын явах замыг гэрэлтүүлээд тэр замд нь байгаа нэг хэрэггүй чулуунуудыг ингээд авахт нь ингээд туслаад өгчөхөд тэр хүн ерөөсөө өөрөө хангалттай амьдрал аваа явчих хүч чадалтай байдаг. Тэр хүн сэтгэл зүй болоо тэр сүнслээсээ баярлна гэдэг зүйлүүд үнээр хорвоод асгүй баяр байдаг. Тэгээд тийм зүйлийг л би ерөөхдөө хийдэг. Тэгэхээр миний VIP группт маань болоо сургалт маань ерөөсөө зүүн сонгоо хөгжүүлэх за тэгэл зурхайн зүйлсүүд яг би зүгээр хамгийн энгийн ингээд яг зүйлсүүдийг нь би зааж өгдөг. Бүр яг нарийн зүйлсүүд гэдэг юм уу? Яг зурхаач болох талаар бол биш шүү. Зүгээр хүн яг өөрийн амьдралд энэ зүйлсүүдийг яаж ойлгож аваад ингэх юм бэ гэдэг тэр нэг зүйлсүүдийг л би маш их практикаар энгийн үгээр энэ чинь юм гэсэн үг ээ гэдэг тийм нэг тайлал маягийн зүйлсүүдээр маш ихээр одоо тусалдаг гэсэн үг л дээ. Тэгээд юм чөлөөтэй маш гоё уулзалтууд маань маш гоё чөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ зүйлийг хийснээрээ яг гэхээр хүмүүсийн маань сүнсний хөгжил нь маш их одоо өндөр болох нь хувь нэмэр болж идэг гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг хийж байхдаа маш баяртай байдаг. Дээрээс нь би энэ VIP группээ би буйныг бодож эхлүүлсэн байдгийм аа. Тэгээд хүмүүс маань өөрсдөө бас ингээд маш их сэтгэл хангалуун өндөр байдгаар ингээд нэг нэгэндээ дамжуулсаар агаад аваа хэдэн гишүүнтэй болсон байдаг. Тэгээд энэ группт маань нэгдэж болно. Тэгэхээр тийм бол та бүхэн маань намайг одоо таг хийгээ ч юм уу те эсвэл санаагаар маань дамжуулаад миний группт нэгдэж болно. За тэгээд группт орж ирснийхаа дараа VIP цаг маг гэдэг ингээд группийнхаа дүрмээр ингээд явахаас өөр аргагүй байдаг шүү. За ер нь бол тэгээд тэр групп дээр маань яг илүү нарийн ярих юм бол би тухайн хүн өөрийгөө яаж ажиглаад юуг ойлгоод бүр ингээд үлийн үрээ тайлах би тэр цэгүүдийг өгдөг гэсэн үг. Тэгэхээр бүр ингээд бидний даалт ухамсарын програм байна. Яг би яагаад юмыг хойшлуулад идэг те яагаад би юм үлдгадаг яагаад би энэ дуртай яагаад миний шин чанар ийм байдаг гэдэг нэг оршихгүй юу би одоо яаж оршихсан бэ гэдэгтэй холбоотой маш олон тийм нэг бидний сэтгэлд явж идэг тэр олон асуултуудыг би чадлаараа хариултыг өгөх гэж хичээдэг тухайн үедээ би туслах гэж хичээдэг. Тэгээд өөрийнхөө туршлагыг би харамгүй хүмүүстэй хуваалцж идэг тийм нэг гоё VIP онцгой тийм групп байдаг. Тэгээд түнд маань нэгдэж болно шүү манайхаа гэж хэлье. За тэгээд миний одоо тоон 6 юм дээр бол одоо жишээ нь одоо нэг юм байгаад байдаг. Одоо нэг юм уулзалтыг маш сайн ойлгож аваарай. Яг 1-9 гэдэг энэ жил явж байгаа шүү дээ. Энэ 1-9 гэдэг жилд юу гэх юм би яг нэг юм эхлээд яг энэ 9 жилдээ ингэж явт юм байна гэд бодсон чинь одоо юу гэдэг ингээд хүн нэг тиймэрхүү ойлголт авчиж байгаа ингээ хар дүр зураг. Гэсэн чинь яг нэг өөрийнхөө он жилүүдийг бичээд ингээд хэлсэн чинь би одоо юу гэдэг нэг гээд магадгүй 17 онд эсвэл би 17 онд юм эхлэх бүрт гэдэг юм тэгж харах гэдэг. Гэтэл үгүй энэ нь маш том нутгуудаараа өөр байдаг. За хоёрдугаарт нь бид нар цаг хугацааг нөгөө 1 сарын 1-ээс 12 сарын 31-ийг хэмжээ сурцсан байхгүй юу? Энэ бол бидний нөгөө нэг юмаа архивлах цаг хугацаа бие биентэйгээ ойлголцохын тулд ингээд маш удаан жил ингээд явсаар байгаа бидний цаг хугацаа хэмждэг зүйл маань юм. Гэтэл хорвоо ертөнцийн маань тэр чигээр энерги байхгүй юу? Цаг хугацаанд баригддаг. Хорвоо ертөнц бол энергийн хувьд байхгүй юу? Тэгэхээр энерги гэдэг зүйл маань цаг хугацаа руу буулгаад өөрсдөө яаж ойлгох юм бэ гэхээр магадгүй одоо 24 оны энерги биш үү? 24 онд жишээ нь 9 дээр явж байгаа хүн 25 оны 1 сарын 1-ээс миний 1 гэдэг жил эхлэх юм байна. За тэр үедээ өстэй нараа гоё юм бодё ингээд тэр чигт нь хайцдаг. Гэтэл энергийн хуулиараа ямар хуу одоо зүйл явагддаг юм бэ гэхээр 10 сарын 30 ер нь 10 сарын дунд сүүл хавцаанаас ахуулаад 25 оны тэр энерги бүр ингээд аль хэзээний энергийн хувьд ингээд ороод эхэлцдэг. Тэр хүний дотроос нь үргэлжлэв. Эсвэл магадгүй шин санал хэрэгч гэдэг юм ингээд нэг тийм нэг энергийн хувьд нөгөө нэг дараа жилийнх нь зүйл нь өмнөх оныхоо яах нь 10 сарын сүүлээс ахуулаад эхэлцдэг шүү гэдгийг бүгдэнд нь сануулж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь заримдаа өвөлдөө юу гэдэг ингээд заримдаа юм зогсонгоч юм шиг байгаа л тэгэл яхаа мэдгүй
хүмүүс нөгөө нэг сарын нэгэнд ингээл эрх чөлөөхөө нөгөө нэг төлөвлөгөө юм гаргаад идэг. Би юугааш мэдэхгүй байна гэж гайхаад идэг. Гэтэл за яг тухайн одоо жилийн өнгө маань маш одоо хурдтай ч юм уу те ингээд явах зүйл нь ерөөхдөө 3 сарын сүүлээс бас илүү огцом ингээ хүчтэй болж эхэлдэг ээ. Яагаад юм бэ гэхээр энэ маань нөгөө нэг жил болгон болдог одоо сарны хэрсдэлгээл ингээд одоо орны бас тодорхой хэмжээний одоо мэдлэг одоо юмнуудтай ингээд холбогддог юм аа. Тэгэхээр энэний зүгээр та хэдтэй энгийн үгээр ойлгуулахад тухайн жилийн өнгө одоо 25 оны эхлэл энергийн хувьд яах нь бидний хувьд 24 оны 10 сарын сүүлээс аль хэзээний ихэрчдэг гэсэн үг. Тэгэхээр тухайн жилийнхаа өнгийн зүйлсүүдийг нөгөө ихний ингээд 4-5 сар нь ажиглах хэрэгтэй бол ажиглаж ингэж жагаад сүүлийн ингээд нөгөө яг 4-5 сардаа ч юм уу те ингээд нэг жоохон дуусгах нэрийн чинь юу лээ гэдэг илүү үр дүнтэй болгох тал руу анхаарал хэлэх юм бол 10 сарын сүүлээс хойш бодод ерөөсөө ингээд урсгалаараа мөртлөө энергийн хувьд дараа жилийнх нь юм аль хэзээний ороод ирдэг байдаг шүү. Тэгэхээр нэг тийм нэг яг юм чи ерөөсөө нэг төл биш хэвгүй нэг сарын 1-ээс 12 сарын 31 тэнгу за яг дууссан одоо болсон энэ дээр цэг тавиад дараагийнх гэдэг юм хорвоо нэг тийм биш манайхан заяа. Тийм учраас энэ зүйлийг нь ойлгож аваасай гэж би маш их хүсэж байна. Энийг бүгдээрээ маш сайн санаарай гэж хэлье. За тэгээд яг тодорхой хэмжээний жоохон нэг өөрийнхөө жишээг ярихад жишээ нь 5 гэдэг тоон дээр дугуй нэг эрхчлөөтэй байдаг гэдгсэн шүү дээ. Тэгэхээр 21 онд бол үнэхээр миний ажил их байсан ч гэсэн миний ажил ерөнхийдөө миний гарт орсон байсан. Тэгэхээр би өөр ингээд зүйлсүүдийг тэг шинэ мэдрэмжүүдийг авах тийм зүйлсүүд маш их байсан. Маш их одоо найз нөхдийн одоо төрсөн өдөр мөдөр одоо ажлын албаны юу байрны найр гэж ингээд маш их ингээд тэр жил ер нь бол миний баг насан туршдаа баг хамгийн их нэг тийм шоунд явсан жил эдгийн гэдэг ч юм уу те. За тэгэл нэг гээд жилүүдэд маань би яаж исэн гэхээр шинэ ажилд орж исэн. За тэгэл шинэ одоо амьдрал эхлэх гэдэг юм уу те. Би ер нь ингэж амьдрахыг хүсэхгүй байна. Одоо өөрөөр амьдрах одоо тийм байна энэ гээл тэгэл коллеж эхэлчихсэн ч гэдэг юм нэг шинэ зүйлсүүд ерөөсөө л эхэлж байсан. Тэгэнгүүт шинэ зүйлүүд эхэлжсэн гэдэг дээрээ манайхан бодонгууд одоо юу гэдэг жишээ нь 2008 онд одоо миний нэг гэсэн одоо тоотой жил байлаа гэж бодъё л та. Гэтэл яг нөгөө 28 оны 1 сарын 1-ээс хойш биш ахна шүү дээ. Би яг 2007 оны магадгүй яг 10 сарын 30-наас хойш би бодоход тухайн яг нэг гэдэг нөгөө жилийн маань энерги аль хэзээний ороод ирсэн байдаг учраас өөрчлөлт шинжилэл тэр зүйл маань нөгөө нэг намрын сүлсараас ингээд эхэлсэн байдаг байна шүү дээ. Тэгэхээр ингэж бодож хараарай гэж гэдэг утгаар би хэлээд байгаа юм хаан заяа. За ерөнхийдөө тийм байдаг бахны. Тэгээд 6 гэдэг юу гэдгийг жил дээрээ би ч гэсэндээ маш их нэг өөрийгөө хайрлахтай байна гэдгийг маш их ухаарчсан. Миний хийжсэн үйлдэл татлууд маань би өөртөө хэрэгтэй зүйл биш би хэрэггүй зүйлсүүдийг хийгээд байна гэдгийг ингээд бүр ингээд нүүрлөгөө ингээд авч ойлгосон үеуд маань байсан. За тэгээд маш их хүртчихсэн жилүүд маань хүртэл жоохон ч гэсэндээ гэхдээ агсан л жил байсан байдаг. Тэгэхээр жоохон ч гэсэн агсан л бол тэр хороо дэлхийгийн өгж байгаа буян шиг юм байдаг шүү. Тэгэхээр тэрэнд нь талархаад харин өшөө илүү хүсэж байгаа штэ. Өшөө илүү хүсэж байгаа бол яах вэ? Би өөр юун дээр алдаад байгаа юм бэ гэдгийг хараад хороо дэлхийг би юу хэлээд байгааг нь би юу өнгөрөөцсөн байна вэ гэдгийг энэ цаг хугацаанаас эхлээд ойлгох юм бол амьдрал маш амархан болж эхэлдэг. Дээрэс нь масс энергиэрээ буюу одоо бомбын ирмэрэн алтан ирэн гэж яриад байгаа. Ерөнхийдөө яг энэ жилийн одоо 2-3 сараас хойш 24 оны 2-3 сараас хойш гэсэн үг шүү дээ. Нөгөө масс энергиэрээ тухайн хүн бэлгийн талын буюу одоо энэ балт ертөнцийн ч юм уу иймэрхүү зүйлсүүдийг ойлгож аваад өөрийн сэтгэл зүгүүн дотоод энэ гэдэг зүйлтэйгээ уулзраа олоод шийдвэр гаргах юм бол өмнөх жилүүдэд энэ зүйлийг их удаан хүн ойлгоод удаан ингээд нэг тийм темптэй явдаг байсан бол 24 оны 2-3 сараас хойш масс энерги маань өөрөө энэ зүйлийг дэмждэг энерги ороод ирсэн учраас магадгүй би өмнө сүнсний сэрэлтийн би нэг шатыг bijил гаранд авдаг байсан бол одоо масс энергиэсээ намайг энэ зүйлээ хийхэд дэмждэг энерги байгаа учраас би энэ хэдхэн сарын дотор дуусгаж болно. Тийм хүчтэй, хурдтай, энергитэй болцсон. Тийм ч учраас бидний өнөөдөр 24 цаг өмнө байдаг байсан тэр 24 цаг биш. Ингээ багассан юм шиг санагдаад идэг гэдэг юм уу нэг
өдөртөө бараг л нэг юм амжилж ирэх бараг болж ин тэгэл түжрэл мүжрэл гэж хүмүүс бодоод байдаг байхгүй нөө эн чинь дэлхийн тэр энергийн хурдцтай хамааралтайгаар 24 цаг угаасаа яг нь хуучны бидний мэддэг тэр 24 цагийн хурдтай биш болсон гэсэн үг байхгүй ингээ хурдан бүр улам хурдан болсон учраас бид нар тэгж санагдаа. Тэгэл нэг юмд яарсан болоод байгаа. Гэтэл зөв энэ хорвоо дэлхийнхаа энергитэй нэгдэж явахын тулд бид нар хаана ямаа засч иж нөгөө нэг аль мостоо татчихж бид нэр зөв тэр машина аль араанд нь оруулж явах гэдгээрээ их одоо маневрдах хэрэгтэй болцсон гэсэн үг. Түүнээс биш нөгөө нэг багш нэг л гэсэн юм чинь энэ яг нэр л явах хэрэгтэй гэж тэгээд хахад үгүй байхгүй магадгүй тэр 3 дугаар араанд орох байсан байж магадгүй шүү. Тэгэхээр энэ зүйлсүүдийг ойлгох дээр л би хүндээ хүмүүстэй тусалдгийн тэгээд хорвоо дэлхийгээс өгж байгаа ямар нэгэн газраас мессеж өгч байгаа. Тэр мессежийг нь хүлээн авахд өөрийгөө бэлэн гоё нээлттэй авч аваарэ гэж хүсье. Тэгэх юм бол хорвоо дэлхий таандагаа үргэлж хайрладаг шүү гэдэг мессежийг би үргэлжийн мөнхөд дамжуулах хүсэлтэй байдаг. Үргэлжийн мөнхөд энэ зүйлийг надаар дамжуулах хэлүүлэхийг хүсэж байдаг. Тэгээд энэ зүйлийг нь дамжуулж хэлье гэж бодож байна. Тэгээд намайг өнөөдөр уран оролцуулсан Сарнадаа маш их талархлаа. Сарнагийнхаа цаашдын дараагийн ажил үйлс өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд та бүхэндээ ч гэсэндээ энэхүү зүйлийг үзэхдээ бас гоё өөртөө гоё үр өгөөжтэй юм цагийг өнгөрөөсөн сайхан үзээтэй өрөөлтэй сайхан учирлын цаг үеийн мэндийг хүргээ дараагийн ажил амьдрал бүтээл эрүүл мэнд амьдралын сайн сайханд нь бүхий л дэдийн сайхан өрөөлийг төвшүүлье. За тэгээд бүгдэнд нь хайр илгээе. За баяртай. За өндөндөө баярлалаа. Тэгээд би Ундрмынхаа группийн талаар жоох илүү дэлгэрэнгүй танилцуулъя. За Ундрмын группээс би 2 сараас хойш шүүс өгснө. Та бүхэндээ жижигхэн хуваалцжээ. 2-7 хоногт ерөнхийдөө нэг хичээл ороод 2-7 хоног болгон бид өөрсдөө уулзаад орондоо ярилцах юмаа ярилцаад тий надад тулгарч байгаа асуудал байна. Асуудал юу вэ гэдгээ ярилцаад зөвлөгөө аваад явдаг. За манай групп дотор болохоор маш олон тийм өндөр мэдрэмжтэй хүмүүс идэг. Өндөр мэдрэмжтэй хүмүүс гэж би юу яриад байна вэ гэхээр бусад хүмүүсээс арай илүү мэдэрдэг, энерги мэдэрдэг ч юм уу. Бусад хүмүүсээс арай жоох ондоо тийм хүмүүс болохоор маш ихээр байдаг. Тэр хүмүүс маань би яагаад ийм юм бэ? Би ер нь энэ яагаад ийм юм бэ гэдэг асуултууд маш ихтэй байдаг. За тэр асуултуудад нь ундрал маань өөрөө чадах чинээр маш ойлгомжтой, амьдралд илүү ойлгомжтой тодорхой хариултуудыг өгдөг. За мөн би хэн бэ? Би энэ амьдралд яах гэж ирсэн бэ гэдэг үү те. Тэгвэл би энэ амьдралд юу хийх гэж ирсэн бэ гэдэг асуулт маш олон хүмүүсээс байждаг. Тэгвэл тэрэндээ би хариултыг олоод авсан гэсэн. Миний ойлгосноор хүн болгон яг зөв цагтаа зөв газар явж идэх юм байлээ. Тэгээ амьдрал болохоор биднийг биднийг тэг ингээд цаанаас нь чиглүүлээд явдаг юм байна гэж би ойлгосон. За эндээс бас нэг сурсан юм гэхээр гэрийн фэнкшүүгийн тухай ойлголт надад ерөөсөй байдаг байсан. Тэгвэл би гэрийн фэнкшүүгдээ сураад өөрийнхөө гэр оронд жижигэн өөрчлөлтүүд хийгээд гэрийнхээ энерги маш их сайн зассан. За тэрнээс гэрийнхээ энерги засснаас хойш манай гэр бүлийнхний харилцаа, нөхөр бүтээний хоорондын харилцаа гэдэг маань маш ондоо болсон. Гэр энерги гэсэн шал ондоо болсон гэж би хэлье. За мөнгө санхүүгийн тухай гэж авсан. Тэгээ тэр хичээлээс би юу хийвэл мөнгө санхүүтэй болох юм бэ гэдэг талаар хариулт олж авсан. Тэгээ ерөнхийдөө яг хийх юмаа хийгээд л явж байгаа хүн юм байлээ. За тоон зурхаа гэдэг дээр би бас өөрөө туршлагаас жоохон хуваалцъя. Тэгэхээр сая ундрал маань хэлсэн те ерөнхийдөө 10 сараас дараа жилийн энерги өрчсөн байдгаа гэх. Тэгэхээр одоо битүүрийн энэ сая ярьж байгаа зүйлийг та хэд маань жилдээ дор хаяж нэг удаа үзээрэй. За жилийн 9 сар 10 сарын үед гаргаад харчаад юус гэмгүй. За энэ жилдээ би ийм байгаа юм байна. Дараа жил ийм байх юм байна гэдэг ерөнхий дүр зургийг гаргаад авчихаар тэр нь амьдрал маш ойлгомжтой болчтой. Юу хийх нь ойлгомжтой болчтой.
За тэгээд өнгөрсөн жил миний хувьд бол цикл дуусах жил байсан. Тэгээд цикл дуусах жилдээ би зөвхөн 9 жилээ дүгнээ зогсов. Бүхэл бүтэн амьдралаа дүгнээ тий. Тэр жилчингээ яг тийм л юм хийсэн байсан. Амьдралаа дүгнээ хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаад энэ жил циклийн шинэ жил эхэлж байгаа. Тэгээд шинэ жил эхэлж байгаа гэсэн чинь зөвхөн одоо ажил бизнес гэхгүй бүх зүйл дээр цоо шинээр эхэлж байгаа. Цоо шинээр эхэлж байгаа гэдэг нь одоо нөхрөөр солио тий юу байна гэсэн үг биш л дээ. Нөхөртөө цоо шин харилцаанууд эхэлж байгаа. Өмнө нь болоод исэн харилцаанууд болохгүй болж эхэлсэн юм учраас би биенээ ойлгох илүү олон аргуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Өөр хүмүүстэйгээ ойлголцох аргуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Мэдээж шинэ ажилтаа болсон. За шинэ ажил бас эхлүүлсэн гэх мэтлэнгээр амьдралын маш олон зүйлийг цоошинлогддог эхлүүлээд явж байгаа юм байна. За тэгээд ундрмын маань группийн талаас орох юм бол та хэд маань ундртай холбогдорой. За би доор ундрмын фэйсбүүкийн линкийг оруулчих. Та хэд маань өөртөө холбогдоод асуух зүйлээр асуугаад аваарай. За энэ бичлэгийг би YouTube дээр бас байрлуулдаг. Тэгэхээр Facebook дээр байхгүй тэгсэн мөртлөө ийм мэдээлэл хэрэгтэй хүн байх юм бол та хэд маань YouTube-ийн линкийг өгвөл бас шеэрлж болно. Ер нь жилийн тоон цуцгаа гэдэг хүн мэдээд авчихад юус илүүдэхгүй. Юмыг аягүй тодорхой болгох. Тэгэхээр зөвхөн би та битээр яагаад энийг ярьсан бэ гэхээр хүн маш олон хүн энийг мэдээд аваад амьдралдаа хэрэгжүүлээсэ гэсэн үндсэн дээр битээр энийг ингээд гаргаад лайв хийж байгаа. Өмнө нь болохоор зөвхөн төлбөртэй ивент юм уу төлбөртэй группүүд дээр нийтлэгддэг байсан мэдээлэл. Жилдээ доо хийж нэг удаа үзээд тухайн жилийнхаа ерөнхий өнгийг мэдээж аваад ажил амьдралаа зохицуулаарай гэж хүсье. За тэгэхээр өнөөдрийн өглөө өдөр сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн удаа уулзлаа. Түр баяртай.